Сайн байцгаана үзэгчдээ. Хэр подкастын эхний үйлрлийн 5 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Эвэн тэтгэгч. Адууны дээд зэрэглэлийн тэжээл Динавина актив 100. За бид хөө энэ өдрийн дугаараараа өнгөрсөн 7 хоногт тун удахгүй уралдаа эхлэх гэж байна гэж ярьсан бол уралдаа эхлээд Монгол орны бүх өнцөг болон бүрт тодорхой хэмжээний зохион байгуулалтыг уламжлалт уралдаанууд зохион байгуулагчдад дуусны ард дээр 5 дахь дугаар дээр Монгол улсын тод Монловяж Төмний их галын тэргүүн Ононгийн Батүлэг ахыгаа урьж оролцуулж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан наадлаа, баяр хүргэе. Өчигдөрхөн ирээдүйн төмийн хуралдаанд өөрийнхөө унган тамхтай аллаг даагыг бас айрх турдлууллаа. Уралдаанууд юу нэр байна ах? Үгүй яг сая 5 сарын 1 ингээл энэ тэнтгүүл уралдлаа. Тэгээд манайх бас ийш тийш тараад бас ойр зур уралцсан. Би өөрөө дөнжин гараар уралдаад тэгээ манай хэд бас доронтлоо хоошо барахаараа энэ нөгөө цэцэн хааны хурд мурд гэж жоохон тараад нэг цөөхөн мөрд байсан тэднийг уралдаал. Тэгээд байж гин одоо тэгээд ногоон гарах гал байна. Ирээдүйн төмийн хуралдаа танаа дүү дааг төрүүлсэн, хүүгийн чин дааг төрүүлсэн, таны өөрөө байсан дааг төрүүлжсэн. Уламжлал болсон хаврын хамгийн одоо топ түвшний өндөр зохион байгуулалттай хүмүүс өвлөлт үүсгэсэн юм уралдаан боллоо. Энэ уралдааны талаарх зохион байгуулалт болон сэтгэл чи анх одоо энэ 2007 онд данхных нь уралдаан боллоо тий. Тэгээд манай нөгөө Авзуугар гээд бурдаг аавын нэр дээр төрүүлж ирсэн. За тэрнээс хойш 2009 онд бас манай болдогийн нэр дээр охин хэр дааг төрүүлээд бас нэг 2 охин дааг бас хайрагдчихсэн. Сүүлд нь бас нэг манай нэг бурдааг нэг аригдсан баха нэг юунд нэг хэдэн онд үлээд. А тэг нэг бас нэг наадан болоогүй болсон юм аа нэг жил. Үзэн борыг хурдан байдаг жил. Тэгэхэд бас өнжөөд тэрний дараа сүүлд 19 онд бас манай 3 дааг бас орс аригдсан. Ариугахын халагтай. Тий, ариугахын халдсан бойлрын халтар. Миний нэг хул дааг. Тэгээ сая алаг дааг сайн 3-аар тахиулаад тэгээд унган томхтой бас олон дааг аригдсан энэ юунд бас. Төрүүлдэг дааг хэр хурдан байна? Уяа солигын хувьд. Төрүүлдэг дааг уусаа баруун ороод нэг манахаас нэг дааг очиж заахын дааг муу зүтсэн шүү дээ. Тэгээ харахад бас хөөрхөн тийм юутай бас маягтай ирж исэн юм. Мэлтэй маягтай. Тэгээ хөлсмөл сайхан. Сая ч гэсэн юун дээр янзын хөстэй л иржлээ. Янзын сайхан зөв байгаа эрүүл байгаа дагуул. Сөөрөө бас ойрд бас араб дааг төрүүлээгүй л дээ. Мянгад. Тэгэхээр одоо ер нь данал англи дааг төрүүлсэн сая харин араб дааг төрүүллээ. Сүүлийн 2 жилд төрүүлсэн даагнууд нэг биш 2 ихийн саамаар уралдаж хоёулаа төрүүллээ. Таны даагнууд манайх ч одоо тийм өчргүү одоо юу яадаг ч тэгээ сүү мүгээр нь юугаад гэдэг яг сүүгээр явал 2 их хүлүүл юу илүү яана л таас илүү одоо дархлаа дэмжих хаврын дэмжээд хаврын цагт бол сайн байж магадгүй. Яг тэрний нөгөө ээж нь жоохон туранхай автрал юм лээ тэр алаг үг зурган дээр сарж яхад. Тэгэхээр бас жоохон сүү багтай байсан баг. А бас хитрхи бас одоо энэ сүүгийн чинь бас хитрхи өгж бас болохгүй шүү дээ. Юмыг бол дооцсон таарж явах хэрэгтэй байхгүй. Одоо сүү одоо хүлдэг гэл одоо 4-5-аар нь ч хүм хамаагүй хүлээд ээж бас болохгүй тарган туранхай тэр чинь бас тэжээл сүү хоёр ихтх юм бол бас аюултай байхгүй. Сүүний хордлогонд ч орж магадгүй. Ихэн тамиртай, ихэн тэжээлтэй таргангүй сүү сайтай бас нэгийг л өгөөж. Тий, тэгэхэд бол нэгийг өгөхөд хажуугаар нь ганц оройд тэжээл өгөөч юм уу. Тэгэх юм бол бас яах ч хөлтэй. Тэрнээс бол одоо хүн болгон одоо 2-3 гоо хөлдөг гэд ойлгочих юм бол тэр чинь хамаагүй олон гоо хөлөөд сааман сагаадах юм бол бас илүүдэж магадгүй. Яг зөв өнцгөөс тайлбарлаа. Би л ерөөсө 2 гоо хараад 2-ын тоо толгойд орж ирэл 2 гоо хөлийг мессеж өөртөө авч байгаа байхгүй. За дөнжин гар уралдаа нэг эргэн сэргээлээ гэд. За засгийн газрын тогтоолгүйч тодорхой хэмжээний урамшуул бай шагналтай холбоо өөртөө гард зохион байгуулсан ийм уралдаан боллоо. Өмнөх дөнжин гар бас юу нь ялгаатай байна? Хүн хэр цуглаж байна? Худалдаа үйлчилгээ нь хэр байна? Яг хүн бол одоо тийм амар бол нөгөө хуучин яадаг шиг цуглахгүй л хэлээ л дээ. Тэгэл тоос шороо гэл таврын цагт бол би бол бас актрих мөр үеэд идэв. Шороо тоос тэгэл морины адууны бас яг энэ үд хүн ч гэсэн одоо ингэ бас нэг хавар болонгот нэг ядраад идэх үсттэй. Тэгэд зүгээр хоол идээд
одоо гэрте байж байгаа хүн ядарж яхад тэр гадаа байж байгаа одоо бэлчээрт явж байгаа адуу мал бол бүр их ядардаг. Тэгэхээр өөр өвс үдээд ингээд тижиргээд байгаа ч гэсэн л тэр хаврын нэг юм нэг хахир юу гэх юм уу гэмтэй. Тийм үед бол бас яалчгүй тэр адууны үе сулардаг, адууны хөл гараа эвгүй болдог. Тийм байдаг. Тэгэхээр одоо бол тийм юу бол яг зөв үе нь бол биш л байх гэж боддог. Би одоо $1000 ч гэсэн бас тэг хийдээд байдаг шин. Одоо яг ингээ хаврын үед ингээ уралдаад байдаг. Одоо ингээд $1000-т олон сайхан хурдан даагнууд ингээ айрагд төрүүлдэг. Тэгэл эн чинь яг тэр үед ингээд одоо тэр үедээ бол доголохгүй. Одоо энэ одоо уралдахад бол яах ч ингээд доголохгүй уралдаад дуусчдаг. Тэнгүүд тэр үеийнхаа ингээд юун дээр ингээд өндөр очиад авч ясныхаа юугаар одоо хөлнийхөө ингээ ямар нэгэн жоохон бэртэл авчиж байгаа байхгүй. Тэнгүүд тэр нь одоо зууныхаа наадам дээр бас жоохон сэтэрдэг ч юм уу даймжирдаг нь одоо яагаад тэгээд сүдлийн хязаалан болоод Уралдаан. ихэнх нь уралдаанг болчдөг. Олон одоо хурдан даагнууд гарсан шүү дээ ядуунууд. Бүгд одоо эрлизийн одоо тэр дээд ангиллалд уралдаж чадлаггүй бүгд хөлөг болсон. Энэ товнд товлогцсон хугацаанд уралдахаас өмнө уралдах гэж байгаад бэлтгэлийн ачааллаад авахгүй ч юм уу. Тэгж замдаа бэртэж байгаа дуун зөндөө шүү дээ. Замдааш бэртэж байгаа. Одоо энэ чинь уралдаж байгаа нь олон боловч уралдалгүй бас бэртээд үлдэж байгаа шатуу зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр 133-аас 86 мартсан байлээ те. Тий энэ жил бас харьцангуйс олон даагм ордлоо шүү дээ. Олон ч дааг бүртгүүлээ. Тэр нөгөө хүүхэд мөгөд барилдуулна гэдээ бас хүмүүс ч бас олон даагм ордууллаа тий. За энэ уралдаан тоос шороотой байна. Хэцүү байна. Энэ журмаа эргэж хараач гэдэг зүйлийг одоо нийтээрээ яриад эхэллээ. Таны үед юу хизээ уралдвал болох гээд байна. Хаврын уралдааныг. Боломж цаг хугацаа. Цагаан сарын яг дараахан цаг хугацаа одоо ингээд юугаар цагаагаар прогноз чинь нэг сараар ч юм уу бас ингээ өөрчлөлт харж болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг сайхан харж байгаа цагаагаараас мэдээлэл авч байгаа. Тэгээд нэг гоё цасны дахтай ч юм уу жоохон нэг малын богийн хар тууртай ч юм уу тий богийн хар тууртай тийм газар ч юм уу одоо нэг ийм хэн застай л гэсэн үг чинь 3 ч юм уу. Тийм застай газар мадраа авчиад хийх юм бол янзын шүү дээ. Тоос байхгүй. За тэгээд цагаан сарын ард дээр хүмүүс чинь дээл хувцас өмсөд яг нэг бас нэг хэлтэрхий хайлмагтаад нэг хайлаад эхэлдэг зас. Тэгээд нэг хайлаад шөндөө хайлангуудаа шөндөө хөлтөөд өдөртөө хайлаад идэг үед бол бас болохгүй. Тэгэхээр чинь бас нөгөө шүн хайлтсан юу чинь хайлмагтаад өдөр нь бол нөгөө шөндөө хайлтсан байдаг. Өдөртөө хайлчаад шөндөө хөлтсөн байдаг. Тэнгүүд өглөөгөр уралдах юм бол тэр чинь мөсцсөн байдаг. Мөсөн дээр бас алтарч унах магадaltaй. Тийм шүү. Тийм. Тэгэхээр яг яг бүр нэг хайлчаагүй засны дахтай. Нэг бол бүр говийн аймагуд руу хийж болж байгаа байхгүй. Аялал жуулчлал татна гэж бодох юм бол би бол бүр замын хөдлөж ямаагүй авчиж хийгүүл бүр одоо тэр замын хөдлөөсөө өвсөө ачаад бүгдөө яваал очино. Тэн цаахан уралчаад за тэн дээр уралдаан болоход урдаас өвөр монголчууд ямар их олноороо ирэх үү. Тэгэхээр тэнчнээс хүн орж ирж илэн. Гэхэр чинь мөнгө л орж ирж ийн гэсэн үг шин. Тий. Монголд мөнгө үлдээ. Монголд мөнгө үлдээгээ тэр хүмүүс тэнд тэрийг наадмыг 2 өдөр хийсэн ч болох байхгүй. 2 өдөр хийгээ тэр хүмүүс тэргээр ирээд зам өдөд буугаад хонж өнжөөд явна үст. Тийм шүү дээ. Энэ журмыг хэрвээ урагшлуулчих юм бол яаж зохион байгуулах вэ гэдэг дээр бол манай одоо энэ мэргэжлийн холбоод тэгээ энэ хувь одоо гал уяадууд маш өндөр түвшинд бас зохион байгуулдаг. Нэг үе бол ууштрын ухамсар шаардлага хүлээж авч байгаа байдал төр бол бас өөр түвшинд очичлаа шүү дээ тий. Тий, ер нь бол ингээд нэг хорсноороо яг хамгаалаад байгаа юм биш л дээ хүүхдийг бол. Үнэхээр ингээ хориод тэр хүүхдийн аюулгүй байдлыг хангаж яах вөхөр яг хорсноороо хангаж чадахгүй. Яаж яах вөхөр одоо бас хүмүүс ер нь бол касаг чэтэв шантаац юмнуудыг бас өөр өмсүүлээд бас сурчглаа шүү дээ. Ер нь одоо ингээ сунгаан боллоо ч гэсэн нэг 90% 95-6% ч байдаг юм уу баг каска өмсөж явж байгаа. Ганц нэггээ хүүхэд каскгүй явж байгаа. Тэр хүүхдүүд нь заримд нь бас одоо таньдаг байх юм бол энэ каска өмсүүлээрээ хэлж мэлээд. Тэгэхээр энэ каскны стандарт, чэжвтний стандарт эднэрийг ер нь бол даруйхан батлаад яах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хятадаас ирсэн ч гэдэг юм нэг олигтой хүүхдийн толгой таардаггүй каск өмсөөл нөгөөдгөө барьчаал тавих гэдэг шүү хүүхдүүд. Одоо бас арай дээрдэл энэ хуучнууд бол бас каск мас ингээд явааж байгаа. Хамаагүй гайгүй каск мас өмсөд яваад байгаа. Хүүхдийн толгой төр чинь ингээд халуунд одоо тэр ингээд салхи малх яадгүй юм каскнууд ч юм бол одоо зуны халуунд
одоо хэцүү шүү дээ. Халууцсан хөлрөн тэгээд тэр морь гарах гал янгууч нь 2-3 цаг ингээл хүүхдийг тэр шээжив цантаац юуг нь өмсүүлээ, каск нь өмсүүлээ тэнд ингээд сэрвэ хэмжиж байгаа гэдэг ингээд өчнөө цаг хүлээлгээ хийж байгаа. Тэр бол тэгээд хүүхдийн эрхийг бол бас л зөрчиж тэр хүүхд чинь тэр 2-3 цагийн дотор халуун наранд аман цангаж байгаа тий хүлээгээд тэр байж байгаа чинь тэр морин дээр байж байгаа хэдий нөгөө жоо хүүхд яа нөгөө өөрөө мэдхгүй ядрахгүй байдаг ч гэсэн том хүн яг тэгээ байх юм бол бас л хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Улсын наадмаар тэнд 1 жил хүүхдүүд нь пижигнэл тохиолдоод морилгоо гүйлдээд цаг тандар нь үзэлтэй хүүхдийн болгох үзэлтүүд нэг юм болсон. Сүүлд бүр мал шиг нэг хашаант хийгээд байсан. А тэнд хүүхдүүдийг тэр 2-3 цаг болдог гэж 5 тухайлдаж байна ядарч байна. Суулгадаг суудал эсвэл сүүдрөвч тусдаа тийм байдгүй. Байхгүй. Нэг автобус аваачаад бас яачдаг. Автобусын дотор хийгээд. Тэр автобус ч гэсэн тэгээд халуун шүү дээ тэр чинь. Хэдий сонхон онгорхож гэсэн яг сүүдрвч юу ч байхгүй. Зүгээр ингээл аваачаал мал шиг хорчиж байгаа байхгүй. Тэр чинь бол хүний эрхийг бол зөрчиж гин гэсэн үг шүү дээ. Тэр чинь халууч өгч байгаа шүү дээ. А тэгээд яг салхинд ингээд явж байгаа үедээ бол халууцахгүй ч гэсэн. Тэгээд яг зогсож байгаа үед бол 100 бол халуун өдөр бол бас хэцүү халуулах. Хүүхдийн эрхийн тал дээр улсын их хурлын гишүүн тэргүүтээ маш олон хүмүүс дуурч байна. Улсын их хурлын энэ дээрээс уйлж байна. Олон үйл явдал боллоо. Яг начир дээрээ уяач нар хүүхдтэйгээ яаж харьцдаг? Яаж тэр хүүхдүүдийг бэлтгэдэг? Босролд нь яаж анхаардыг? Таны хувьд байгаа орчныг нь яаж бүрдүүлдэг? Саяхан хүүхдүүдтэй нэг бильярдны ширээ авч гисэн бичлэгээ оруулсан байсан. Тэгээ энийг л одоо яг энд ярьж байгаа болохоос нийт хүмүүс бас сайн мэдэггүй. Яг ер нь бол одоо хүмүүс энэ сум юу бараадад байгаад байгаа тэр хүүхдүүдийг сургууль суулгах гэж л одоо сумын төв юун дээр суурин газар байж байгаа шүү. Тэрнээс одоо хэрвээ сургууль суулгадаггүй зэрэг юуг нь анхаардаг бол нэг хөдөө хамаагүй бэлчээртэй газар хөдөө байлгаад байгаад байж болно шүү. Тэгэхээр аль болох сургууль суулгахын тулд эн чинь сургууль соёлтой газар бараадаж морины ажил хийж байгаа болохоос одоо сургууль хэрвээ суулгадаггүй бол тэдний чинь хөдөө аваачаад ерөөсөө аваачаад сургуульд нь суулгахгүй сургуулийн таслуулаад байгаад байж болно шүү. Тэгэхээр бол аль болох сургуульд нь суулгах гал хичээл номын давтуулах гэж л яадаг. Тэгээд яс одоо өнгөрсөн намар тэр нэг бялардны ширээ авчиад тавьсан ч бас хүүхдүүд хөөрхөн юу яадаг юм бэл. Одоо нөгөө манай туслахууд нөгөө залуучууд ч гэсэн тэрийгэ тоглоод одоо нөгөө жоохнууд нь бүр тоглоод бүр хөөрхөн зохио сурчижээ л шүү дээ. Жоох хүүхд ч бүр нөгөө илүү яадаг юм бэл. Нөгөө анх сурж байгаа болоод тэр юм уу сайн тоглоод тах шиг л шүү дээ. Би ч өөрөө нэг бялард нэг хайтар тоглож чаддгүй. Угнаасаа тоглож байгаа болохоор би одоо нэг өөрөө сурах гээд үзсэн баг морины хүүхдүүд хожихгүй шүү дээ. Улаакагаар заалгах чинь. Бараг заалгаад байгаа юм чи та ийшээ зохин баг гэдэг. Өгсөн жил хүүхдүүдэд давталгаа өгчээсэн зураг болцсон. Чи намар нөгөө нэг 1-р ангийн нэг хүүхдүүд улаак гэдэг нарт бас нэг жоохон багшаар нь бас давтлага өгүүлсэн тэгээд хичээлийн заалгаад. Тэгэхээр энэ ярианаас бол нийгмийн нэг ойлголт байгаадсан. Хичээл засвардуулдаг. Чөлөөт цаг эрхэнд нь халддаг гэдэг зүйл бол байхгүй мэнэ гэдгийг тодорхой хэмжээнд ойлгож байгаа. Үүнээс гадна сая нэг подкаст үзлээ. Аав хөвгүүдтэйгээ ордог. За олмоо татад яадаг. Тэгээ нэг гуйдаж ороолгодог. Тэрийг зааж өгдөг уу яа чинь. Тэрийг би бас харсан доор нь хүртэл комент бичиж яаж ийсэн. Тэгээд өмнөх дугаар дээр бас бид нар малын эмч дорж байгаа эмчийг урьж оролцууллаа. Монголчууд энэ мал эмнэлэг зүүн талаар хизээ ойлголттой болох вэ гэсэн ерөөдөө бол одоо ер нь дээрдэж байгаа л гэсэн. Гэхдээ нийгэм бол одоо уяач нар тарьдаг, хүчтэй тариа хэрэгэлдэг. За бүр нийгэмчлэлтгүй уяач дотроосоо уяачт нь өөртөө тэгж ярихаар тэнд нөгөө хүмүүс шууд тэгдэм байх гэдэг юм итгэлцэлтэй болцсон. Тий одоо ч бас арай ойлголттой болоо л байгаа. Ер нь бол хүмүүс бас илүү ойлголттой. Одоогоос бараг 7-8 10 жилийн ч юм уу тий нэг нэвтрүүлэг болоод одоо цагааны төмөр ботргой одоо ардын жүжигч юм. Одоо тэр агуу жүжигч ч өөрөө бол. За тэр хүн ингээд юу ярьж байгаа байхгүй юу? Мор эргээд ингээд яангууд иргэдэг газар нь баахан шифрид ингээд хайцсан байдаг гэд. Тэгж одоо бүр зургатаар ярьж ирсэн. Би одоо тэрийг сонсч ирчээд яаж яадгийн бол одоо тийм байхгүй тэгээд. Тэр нь бол одоо тэр мор ингээд ирэх гэдэг хөрөмжний араар орцсон байж яхад ч юм уу.
юм адууг тариад байж тийм боломж байхгүй шүү дээ. Адуу ч өөрөө тариулах нь бодоход чинь бүр ингэж хөдөлсөн. Тэгээ ер нь ингээд хөдөлгөөнтэй юмыг ингээд тарьж ер нь болохгүй шүү дээ. Ингээд мөр ингээд хөдлөөд ингээд жоохон хөдлөөд байхад л зүг ингээд мултраад мул төсрөө гараад ирж байгаа шүү дээ. Тэгээд одоо ямар тэр канон дээр гардаг бол одоо юмнууд бол ингээд одоо нэг хүн чинь нэг одоо ингээд явуулгаач илүү дээр үе одоо нэг амар зодлоонтой канон мэнон дээр ингээд чэйжлүүгээ ингээд тарингуудаа амар хүч ороод буцаж босч зодтолтол одоо амар ялаал юм болоод тэг шүү дээ. Канон дээр бол одоо тийм байж магадгүй. Амьдрал дээр бол одоо амьдрал дээр хүн ч гэсэн өөр зүг тариад тийм амар болоод зодтолдог хүн гэж барах байхгүй ч дээ. Яг тэрний шиг одоо тэр одоо тариа мараа бол одоо тэр үнэхээр тэр хүн бол одоо хийдэг ажиллаа хиймээр байхгүй. Одоо жүжигчин хүн бол одоо жүжигээр тоглоод одоо кино жүжигчин бол кинондоо маш сайн тоглох хэрэгтэй. Одоо улс төрч одоо бизнесийн хүмүүс бол улс төрөө сайн хийх хэрэгтэй. Маш сайн одоо тэрийг одоо бодлого тодорхойлоод явах хэрэгтэй болохоос одоо морилоо орж ирэл морины ямар ч ойлголтгүй хүмүүс ингээд хамаагүй орж ирэл юм яриад байгаа байхгүй. Тэр чинь бол одоо хүн бол мэдэх юм аа л хамгийн зөв ярих хэрэгтэй болохоос мэдэхгүй юм одоо яриад ах юм бол одоо би одоо машин тэр юу ч мэдэхгүй жид нэг машины одоо нэг юм болохоо байсан байхад хажуугаар нь орол яриад байж болохгүй. Тэр нэг би нэг ногоо автобус гээд бас нэг юм болж явахд хүртэл очиод харж илээсэн. Тэгээд автобусыг очиж харчаал тэгээд бас нэг пост оруулж исэн юм аа. Одоо автобусыг үзлээ одоо машин мэдэхгүй болохоор одоо юуг нь хэлэх үдэ гэх тээ. Тэгэхээр чинь тийм л байхгүй. Одоо би автобус мэдэхгүй жиж автобусны талаар тэр ногоо автобус тийм байсан гэж яриад ах юм бол утгагүй шүү дээ. Яг тэрний шиг л одоо хүн болгон хийдэг ажиллаа л одоо нэвтрүүлэгч бол одоо нэвтрүүлгээ сайн хийх хэрэгтэй. Одоо тэр юмнуудаа л яг хийх ажиллаа л одоо тултал хийгээл хүн болгон одоо тэгжид явах юм бол одоо Монгол улс хөгжиж шүү дээ. Тэрнээс одоо нэг улс төрчин гэх ингээд одоо тийм болчиход чинь нэг ажил ингээл явуулах гингүүд сошиалор баахан үдэл янгууд тэрнээс ухраал болчдөг. Одоо нэг зам барина гэж янгуудаа нэг одоо хүмүүсээ сандалж авч яснаа за болохгүй юм байна энэ ингээл одоо юу гэдэг. Тэгэхгүй тэр чинь алсын хараатай одоо энэ чинь ингэдэг гэсэн юм одоо бүх юма тооцоолоод одоо тэгэл хийх бол хийгээд зүтгүүлээд хийх хэрэгтэй болохоос нэг юм ингээл гараад ирэнгүүт л баахан хүмүүс муулал ярангуут болждөг байгаад байж болохгүй л тийм л байхгүй. Тариа тусал шингэн хийн гэдэг нь уяач хүн адууга эрүүл байлгах тэр адууны эрүүл мэндийн төлөө тэр адууны эрхийн төлөө ажиллаж байгаа нэг хийх ёстой зүйл үстэй. Яг тэр одоо тусал шингэн бол одоо юуны ард дээр бол одоо нэг жоохон сэргийх маягтай одоо цус нь одоо өтгөрцөн ч үгүй юм те дахиад дээр ясаад очиод одоо шингэний тусалд орсон байгаа шүү дээ. Тийм юм дээр л жоохон тийм сэргийх маягаар л хийж байгаа болохоос одоо яг улсын наадамд өгцөн үед бол одоо тусал шингэн бол шал бараг хэрэггүй шүү дээ. Зүү хатахгүй гэдэг шүү дээ. Тийм бараг одоо биеийн солруулч нэгэд одоо дун цонгоноос хойш нэг их сунгооны ард мар дээр бол тийм актер тусал тариамаараа хийгээд идэв шүү дээ. Тэгэл энэ эрүүл мэндийн төлөө хийж байгаа ямиг л тариа гэхээр нөгөө сэтгэхүн шууд буруугаар гэж ойлгоод байгаа. Тий одоо тэгэл энэ юу хүртэл ингэ байгаад байгаа шүү дээ. Хурдан морины хүүхдийг хүртэл одоо ингэ тарьдаг мэрдэг ч гэсэн гадуур тийм нэг яриа байгаа жижигхэн хүүхдтэй юу? Жижигхэн болгодог ч хийж байгаа шиг тийм. Одоо зарим одоо морины хүүхдүүд ээж нь хүртэл одоо тэгж байгаа шүү дээ. Та нар одоо манай хүүхдэд тариа хийж юм хийцэн юм гэх тийм балаа юм асууж байгаа. Тийм юм байхгүй шүү дээ. Одоо тийм одоо хүүхдийг жижигхэн болгодог тариа мараа гэж юм хаана байхгүй зү. Тэгэхдээ тийм яриа. Тэгэл гадуур одоо яг нөгөө нэг дээх нь үуч нэг хүмүүс ингээд тоглоо шоглоомор энэ нэг жижигхэн юм морины ундаг хүүхдүүд чинь ер нь арай нэг жижигхэн тийм биетэй нэг хөнгөндөө тийм хүүхдүүд байгаа шүү дээ. Арай үеийнхнаас арай жижигхэн түүж тийм. Тэгэнгүүт яг хүмүүс энэ жоохон тариа хийц юм ач гэдэг юм уу. Нэг тийм яриа нэг дүүр юм гадуур энэ хар яриа мэдээ шүү дээ. Тийм маазраад тэр яриа нь ингээд цаашаа ингэ үргэлжлээл явсаар байгаа л нөгөө хүмүүс дурыг тариа хийдэг ойлголт авчиж байгаа. Яг тэрэн шиг л одоо морий чинь бас яг тэр хүмүүс мэдэхгүй хижээж л одоо тэр мөр иргэж яхад л тариа тарьдаг. Одоо тэр нэг олмын суллаа тавьдаг ч гэж шиг тэр мэрчээс ямар ч ойлголтгүй үжээж л хамаагүй ярьж байгаа байхгүй. Аялт. Тэгэхээр л бүр аялтаа байдал руу оруулж байгаа байхгүй. Тийм тэгэл тэр юу чинь одоо мор мэддэг хүмүүс нь бол одоо тэгдгүү гэж ойлгож чинь энэ мор үйж байгаа хүмүүс ч гэсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Одоо нийтээр ямар ингээд Монгол орон даяараа хүүхдүүдтэй бүгдөө мор унж байгаа шүү. Одоо нэг 20,000 хүүхдүүд юм одоо яг одоо таа бол нэг тэр хавцаад байдаг гэж сонссон 20 гаруй ч юм уу. Одоо Монгол
Одоо Монголын бүх аймаг суманд мөргөнж байгаа хүүхэд 20 гаруй мянган хүүхэд мөргөнж байгаа гэж байгаа байхгүй. За 20 гаруй мянган хүүхэд гэдэг чинь одоо тэр хэмжээгээр л мордтой тэрдэн чинь ойрхон өсөж гэнэ гэсэн үг шүү дээ. Аа. За тэгээ бусад одоо аймаг суманд одоо юу ингээд төв төсөж байгаа хүүхдүүд бол одоо улмал одоо холдож байгаа мөрнөөс. Дээр үед бол одоо ингээд намайг жоохон байхад бол ингээд хүмүүс чинь нэг тарганы тавиулгээд хотын хүүхдүүд ч гэсэн нэг айл дэрцэн л байж идэг гэсэн шүү дээ. Аа. Тэгээд айл дээрэл орхиол өвчтөг. Тэгэл ойр зур нэг хөрмал одоо хонь хурах ч юм уу тэрийг нэг яагаал төв хүүхдүүд чинь халтаасан халтар малтар болцсон юм мөр унж сурах зарим нь мөр унах гад сурах гал тэгээд зарим нь ихэнхдээ явган тэгэл ойр зур зарагдаал тэгээ байж идэг. Тэр хүмүүс чинь бол тэгж байгаа ч гэсэн хөдөөтэй бас болоод өсчихөж байгаа байхгүй. Тэгээд одооны хүүхдүүд бол ихэнх нь тэгж өсөхгүй байгаа. Одоо зундаа ч гэсэн хөдөө явахгүй, өвөлдөө ч гэсэн хөдөө явахгүй. Яг л энэ хот суурин мэрэгжлийн хүмүүс болж өсөж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо энэ морины юу бол улмал ингээл одоо холтно л гэсэн үг одоо энэ морноос хүмүүс. Хүүхдүүд нэг оруулах бол зарим тохиолдолд байж болох зүйл гэж би боддог. Энэ үл өрсөлдөө. Хүнд хор шар байна шүү дээ. Яг ер нь бол нөгөө хоорондоо шүү дээ. Ямар том хүн очиж тэр хүүхдийг гуйж байгаа. Сунгаа мунганаар ч юм уу ингээд хоорондоо бас ингээд нэг өдөр дээр нэг хальт ороолгочдөг ч юм уу тэгэнгүүт нөгөөт нь араас нь ороолгодог ч юм уу тийм юм бол ганц нэг гарч ил идэг. Яг юун дээр одоо наадмын юм мөн дээр ингээд жолоодч молоодох байдаг шүү дээ. Тэр мэрийг чинь бол бүр ингээд хорцсон шүү дээ. Хэрвээ жолоодох юм бол одоо хасна гэдэг юм уу хуулиар зүгээр ойр зур ингээд нэг одоо ташуурдаад нэг яах вэ тэр одоо хоорондоо нэг ганц нэг асуудал бол байж л идэг. Тэрнээс одоо нэг жолмын тайлал түлхэж унагаагаал байдаг юм бол ерөөсөө байхгүй шүү дээ. Одоо тэгжиж чадах хүүхэд ер нь одоо байхгүй одоо бас. Одоо ингээд өдөр дээр ингээд давхиж ирээл хүүхдүүд ойчиж байгаа үстэй. Энд чинь морноосоо хэдийн мор унд сурцсан ч гэсэн л чадвар нь муудаал байна гэсэн үг байхгүй. Одоо сая тэр одоо шүтлэн байцсан дээр хүүхэд орж ирээл улсууд руу орж ирээл ойчиж байгаа үстэй. Тэр чинь тэр байгалийн мэдрэмж нь муудснаас болж ойчиж байгаа. Тэр чинь тэр цаанаас ингээд явуулаад одоо хүүхэд явуулаад тэгэл ингээд жоохон ингээд ханараал ингээд хүмүүслөө явж байгаа шүү. Ингээл баг зэрэг дайлтал байгаа. Тэгэхэд тэр хүн чинь за энэ жоохон ингээд яаж байгаа хүмүүслөө орж очоод одоо мор миний мор зог тусах гэсэн бодол тэр хүүхдэд ерөөсөө байж ах хэрэгтэй байхгүй. За энэ одоо зог тусч магадгүй дээ гэл ингээд бие ягаал аммаа сайн татаал тэгэл яхад орох боломжтой. Тэр хинтид бас нэг хүн урд нь нэг зураг авах гэж байгаад нэг хүүхдийг бас унгаачихжээ шүү дээ. Тэр чинь бол бүр ингээд бүр адуу бүр амар ингээд зог тусаа зогсоход бас бараг хүүхд ингээд ойчихгүй байдаг тийм тохиолдлууд одоо бидний үед бол байдаг гэсэн шүү дээ. Ойчихгүй ингээд яадаг. Одоо тэр төндий хонгор мөрийг унжээс одоо талигаж болсон доо магна гэдэг. Одоо манай болдоо өдөртөө оролцоо. Тэр мөр бол зайдан мөрнөөс салдгүй хүүхд байсан шүү дээ. Зүгдэл. Тэр хонгор мөр ингээд нэг ямар наадам дээр үлээд ингээд зог тусаад ингээд яаж байгаа байхгүй юм. Бүр ингээд зог тусаад амар зог тусаж байгаа шүү. Тэгэхэд бүр ингээд хавчичаад ингээд хөлөөр ингээд хавчичаад ойчихгүй бүр нь хэсэг байж байгаад унж байгаа. Одоо манай нөгөө золоо ба шүү дээ. Зол удрах. За. Золоо ч бас зайдан одоо унж байгаа л налахын сунганд тэр нөгөө ганагийн буур лазрах гэдэг. Тэрийг унж явж байгаа л хажуу тийшээ ингээ хазаагаал яхад л дэлнээс нь зуурал зүгцээрээ гал буцаал мордол явж исэн тийм тохиолдол бол одоо бидний үед бол харьцангуй тийм нөгөө дуртайгаа ойрхон дандаа мөр унана. Зүгээр уяа мөр унахаас гадна унааны мөрийг байн унж байгаа. Өглөө босоод хазаараа аваад эмээлээ бариад адуун дээр очиод нэг мөр барьж аваад тэгэл маргааш нь дахиад тэр мөрөө унахгүй дахиад нэг өөр одоо жоохон чадвартай болоод ирэх юм бол тэр чинь нэг 2-3 мордоод сургацсан нэг үрээ бариад өгч бид нар чинь. Тэгэл трийг унаал ороолгол жоохон бүлэгж мөлөх юм бол цанхыг гаргаад тэгж яагаад тэгэл унаал хоргодуулаад ийш тийш адуулуу хоргодог адуунууд чинь дөнгөж сургац адууч хоргодоо явдаг шүү дээ. Тэгэл трийг чи унаал хөрмал өгөөл хонь молонд яваал тэгэл ирэх зав буцаж явах завсраараа мөр дуундаг. Тэгэхээр чин чадвар бүр сайн сууж байгаа байхгүй. Тэгээд наадамд явахдаа морөө хөтлөөд одоо нэг 2 юм уу 3 мөрийг хөтлөөд явна. За тэр мөрөө замдаа услан одоо булаг одоо гол мол таарах юм бол услан за нөгөөдгөө орой болох юм бол чөдрөл тавина гэл чинь яг ингээд нэг жижиг юм ахын ажлуудыг хийсээр байгаад тэр чинь мэдрэмж нь бүр сууж байгаа. Гэтэ тэр ажил нь морноос салгадгүй. Тий, байнга л гэж. Одоо бол даагийг сурахтаа хүүхэд мордож бүлгүүлдэг.
үе өнгөрч хөдөлж яваа зүгшрүүлээд одоо л нөгөө хүүхдтэй л ягаад ч нийгэм ингээд байхаар намайг л өшөглөөл морд болдог л халуун юм төрөх гээд тэгэл булгуулаад яваад тэгэл мордуулаад тэр юу бас өнгөрчөөд байна те мордуулаад гэж сүр өчлөөл тавьдаг гэсэн шүү дээ. Одоо тэр мөрч өнгөрсөн. Одоо ч бас тэр нөгөө адууны яс мас өөрөө бас муутчаад байна дөө. Хамаагүй тэгж булгуул мөлөөлөх юм бол одоо тэр яс мас нь яа үе мууны яачдаг тэгээд хариуг болчиход шүү дээ. Одоо бид нар дугаар болгон дээр л уралдааны дүрмийнхээ талаар яриад байна л да. Олон улсын дэлхийн бүх спорт тодорхой хэмжээний дүрмтэй тэр нь ойлгомжтой болцсон. Одоо та бол бас саксны нэг үзэгч шүү дээ. Бүх юм ойлгомжтой болсон. Баг зэргийн шүүлтийн алдаа гаргах юм. Морин дээр одоо хүртэл бид нар энэ уламжлалт ирсэн өв соёл мөн хэрнээ хөгжлийнхөө үе шатад дүрмээ яг таг олж чадсан уу гэвэл ингээ эргэлзээ үсэт шүү дээ. Ингээл байнгын хэрүүл маа. Чи яг хэмжихийг бол яг ер нь бол ингээ хэмжихэд ингээд яг хэмжээ тавьчихад ингээд анхандаа бол нэг хүмүүс мөр хэмжижсэн биш бас мэдэхгүй. За яг бол ингээд яг хэмжих юм бол хэмжээ нь гарчих юм байна гэдэг ойлголт байсан байхгүй. Үйлдвэрлэг байдлаар явдаг байхад бол бүр хэцүү одоо ингээд одоо 25 таа мэддэхгүй, Монгол нь мэддэхгүй. Тэгээд хүний юмыг захиалгаар хасна. Нэг бол одоо хурдан байх юм бол бас хасна. Тим юусоо нэг сонин юунд орчоодсон ш нь үйлдвэрлэг байдлаар явж яхад. Ингээд Монгол одоо тойруулга удамтай ч байсан удамтай адуу аваачаар бас л хасч ид тамам гарна. Эдний хэрлээ задуутай ч гэдэм. Тийм байгаад байсан. Тэгээд бүр ингээд хасагдаад энэ ингээ хэрүүл маргаантай болоод яваад харна. Энэ хэмжээтэй юун дээр ингээд бас болчих юм болов уу гэдэг. Тэгэхээр амьд бие чинь бас хэмжихэд бас ондоо байд юм лээ. Яг одоо ингээд энэ юунаас булангаас тэр булан хүртэл ингээд ийм байшинг бол одоо хэмжихэд нэг хэмжихэд ахаад хэмсэн ч нэг л гарч тэр хэмжээ гар. Тий. Тэгэхэд адуу бол тэгж гардаг юм бэл. Ингээд яг нэг зогсолтоосоо амьсгааганаасаа за тэгээд огшим жоохон тийм хөдөлгөөнтэй үргэж мөрөгдөг адуух юм бол бас өөр ингээд өндөр нам гараад идэг. Одоо бүр ингээд хөдлөөд байгаа адуу бол бүр 10 байтгаа 100 хэмжихэд 100% хэмжээ гар. Зүгээр зогсож байгаа ингээд үйл ялэг ингээд номхон зогсож байгаа адуун дээр ч гэсэн л бас ингээд жоохон ингээд зөрөөл гараад идэв юм лээ. Нэг 2 санжи юм зөрөө бол ингээд байгаад байгаа байхгүй. Нэг санжийн бол ингээд яалтгүй зөрөө. Та бүр тэгээд нарийн үзэх юм бол 5 мм зөрөө дээшээ доош ингээд байнгын гарч байгаа байхгүй. Тэгэхээр бол амьд битийг бол одоо яг тэгж хэмжээд яг ингээд яс ингээд барина гэхээр бас жоохон төвхтэй л байдаг. Тэгтээ бас харьцангуй гайгүй юм чи маргаан нарийн дээр байхгүй. Дэрж гин үү? Яг ингээд үйлдвэрлэг байдлаад хасагдсанаас арай дээр. Тий. Одоо нэг яг нэг тулаад яатсан хэмжээтэй адуунууд жоохон хасагдах магадaltaй болохоос тэрнээс нэг 2 санжийн доор байгаа адуул тэгээд ямар ч асуудалгүй мордол явж байгаа шүү дээ. 50 жилийн дараах монголчуудын морин уралдаа ямар байх вэ гэж төсөөлж үзсэн үү та? Гэхдээ нэг хектар бодож байгаа юм. Гэхдээ нэг одоо ингээд 10 20 жилийн дараа гэх юм бол одоо морин уралд ундаг хүүхэд ч гэсэн ер нь олдох нь ховор болох бах тоо. Одоо ингээд улам ингээд хомигдаал хүүхдийн байгуул хүүхэн хүний ирэх гэл ингээд яриад яваад идэг. Тэгэл одоо хөдөө ч гэсэн хөдөө ингээд амьдарч байгаа гэр бүл бас ховор болоод байна шүү дээ. Улмал цөөрөөл одоо залуу одоо хөдөөний амьдардаг тийм залуу малчин одоо үе гэх юм бол ер нь бас алдагдаад байна. Одоо нэг хөдөө ингээл айл ингээл явахаар бүтэн айл ер нь их л ховор одоо. Ингээд айлаар ороод тий хуучин бол одоо адуун давхгаал ийш тийш адуун давхгаал одоо адуу мод ингээд дотроо явж явах айлуудаар дамжаад хонж өнжөөд хоол молонд хийлгээд явдаг байсан. Одоо тийм үе бол байхгүй. Өөр одоо ингээд хамаагүй хөдөө морьтой одоо явах юм бол баг өлсөж өгөхгүй л айл баг хүнч байхгүй болсон юм л шин. Маш одоо тэгээ морь унаа явдаг ч малчин байхгүй болсон юм дээ. Өвөл ихэнх нь тэгэл машин тэрэгтэй GPS зүүцсэн адуундаа алдаач явахаа байцсан юм л. Тэгээд ихнэр хүүхэд төвд орцсон. Ихнэр хүүхэд нь төвд орчдөг. 6 настай хүүхэд сургуульд оронгууд ээж нь дагаад хүүхдэд дагаад төв орчихгүй. Тэгээ хүн чинь ер нь одоо аль 5 тухтай газар руу нэг орчих юм бол аль болох тэр лүгээ олмол шигдэд идэг. Тэр хүүтэн герт өглөө босох, дулаахан герт бөглөө босох чинь шал ондоо тэгэл нэг дулаахан одоо одоо ялангуяа бүр ингээ байшин орчих юм бол ер нь хөдөө өвөл явъя гэж бодохгүй шүү дээ. Тэгээ ингээл хөдөө аж ахуйн салбараа бодлогоорооч тэр бүх зүйлээрэл
хэцүү байдал руу оруулаад байна шүү дээ. Тий. Ер нь бол одоо хөдөө аж ахуй юугаа энэ маллах хүн ховор болоод байгаа болохоор эн чинь мах чинь бас үнд ороод байгаа юм. Ингээд нэг айлын одоо хамаатан саднаасаа ч гэдэг юм уу хүмүүс хөдөө байх юм бол тэр хүнээсээ ич мич аваад амьдраад байдаг бол мах чинь тийм амар үнд орохгүй шүү дээ. Одоо хөдөөтэй хүмүүс бол махны тэр асуудалд орохгүй байгаа шүү дээ. Одоо хөдөөнөөсөө махаа авчина. Ингээд ичээ монголчууд ч нэг 11 сард бүгдөө ич иддэг байл. Дэх нь үед ч гэсэн одоо тэгдэг байсан билүү. Тэгээ хөдөөтэй хүмүүс бол ичээ аваад иччинь махны тэр асуудалд бол бараг орохгүй байхгүй. Тэгэхээр чи одоо ингээд хөдөөтэй хүмүүс нь ховор болчхоор тэр чинь яалчгүй мах авч идэхийн тулд тэр чинь үнд орж байгаа хомстоод ирсэн. Тэр хөдөөгаа цөөхөн хүн чинь бол хэрэгцээ нь одоо бага байгаа шүү. Тэнгүү чинь хэрэгцээгээ хангачаад ахаа малаа нийлүүлэхгүй байх юм бол эн чинь улам л ахаад үнд орох байхгүй. Тэр цөөхөн одоо хэдэн мянган хүн байдгийг мал хариулдаг. Тэр хүмүүсийн хэрэгцээ жоохон хэрэгцээ байгаа шүү. Бензин тоснод нэг портер бүрүүсэнтэй бензин тос аавна. Тэгээ гурил будаагаа авчин. За хүүхдийнх нь одоо төлбөр юу нэтрэгээд нэг намар сургууль төлбөрийн төлбөр гарвал тэрэн дээр нэг жоохон мөнгө гарна. Тэгэл хөдөө байгаа амьдарч байгаа хүмүүс ч бас хэрэгцээ нь бага шүү дээ. Бага шүү дээ. Тэнд өдрөөлгөө ороодох дэлгүүр байхгүй. Тэгээ нэг төв орчхороо гурил будаагаа нэг ахиух бензин аав. Тий. Тэгээд амьдраад байдаг болохоор хөдөөний хүмүүс ингээд бага болоод малаа ер нь нийлүүлэхгүй ингээд багасгаад ах юм бол улам л мах чинь өснө гэсэн үг шүү дээ. Хэр подкастын ивент тэтгэгч 2016 оноос хойш Франц улсаас албан ёсны онцгой эрхтэйгээр G&G International компани Монгол улсад нийлүүлэн оруулж ирж байгаа адууны дээд зэрэглийн нэмэлт хичээл Динавна Актив 100 хамтран ажиллаж байна. Ивент тэтгэгч адууны дээд зэрэглийн хичээл Динавна Актив 100. Та Монголынхон энэ бүх төвчний наадмуудад адуу төрүүлж үзлээ. Австрал руу өргөдлөө. Америкт очимоор байлоо. Америкт очиж байсан те. Ноднон Сан Анита паркт бор адуу төрүүлж байсан. Тэнтх уралдааны соёл, үзэгчид, уяаны дэг, сургууль ялгаа юу вэ? Би ер нь анх нэг 2001 онд анх Япон руу явж ирсэн. Одоо энэ талигаач болцсон доо ган болтох гэдэг гарамжууга. Ган болтох яриад. Тэгээд 2001 онд Японы тэр юуны Наритагийн тэнд байдаг. Ватасан гэдэг тэр Япон хүн тэр. Тэн дээр би нэг 3 сар морины одоо ажил хийжсэн. Дуунж. Тэгээд нэг 3 сар болохгүй гэсэн үг. Тийм чокко жохтой нэг бэлтгэл маягийн юугаар одоо тэн чин одоо өглөө босоод адууныхаа халууныг үзэл, халууныг бичээл. За тэгээд юу чөчөгийн баасын арилгаал. Тэгээд унах мордоо нэг 4-7 морил унд юм аа нэг өглөөд. Тэгээд наралгаанд зарим нь гаргана. Би ч нөгөө ихэнхдээ мор ундаг гэсэн болохоор тэр наралгаа руу адуу мал гаргадаг байсан. Ихэнхдээ мор унаал. Тэгээд 3 сар болч ирчээд. Тэгээд 2003 онд анх энэ амбах Америк руу явж мор үегээд. Тэгээ би аавтай бит хоёр Америк явжсэн. 2003 онд. 2003 оны одоо 3 сард. Би ч нэг улсын наадам нэг удаа үзэлгөө үндсэн юм шүү дээ. Тэгээ 3 оны анх энэ хүүтлүүдийн анхны одоо уралдаан болдог жил Америкт. Тэгээ 8 сард ирж ирсэн 3 сард яваад. Тэгээ улсын наадам үзэлгөө. Америкт юу гэж вэ? Одоо тэр харин нөгөө морин дээр явахгүй. Гамбахын морийг тэнд мор аваад. Тэгээд тэр чинь нэг актер амжилттай чинь болоогүй. Тэгээд 2-3 адуу аваад. Тэгээ би жоохон ч хүүхэд байсан тоо одоо тэгээд нэг жоохон уяад нэг адуу ич нэг 3-аар орсон тэр юуны Балтиморын нэг тойруулган тэр. Тэгээд нэг бас нэг хэр адууг нэг хэд уралдуулсан дандаа 6-7 орол тэр Чарльз Таун тэр чинь жижиг тойруулгалт та тэгтээ. Тэгтээ одоо сүүлд би чинь сүүлд нэг бас Америк явсан юм а. Тэгэхэд очисон сайхан хөгжөө том болцсон л үлээ тэр тойруулга миний байсан газар. Тийм казино мажинуудад тийм газар байдаг гэсэн. Тэгээд нодлон тэгээд тэр нөгөө би Америкаар бас нэг манай ханч нэг өвөл нэг аялж майлаа яваад тийм шүү. Тэгээд нэг явчаад Ганбатхах дээр бас очиж тэр саантай дээр очиж юу очиад. Тэгээд Ганбахтай ахиж яриад холбогдоод бас нэг тийшээ нэг явж үзье гэдэг. Ахиж нэг очивол ямар ах нүг гэдэг. Тэгээд Ганбах дээр очиод
тэн дээр мөр үйсэн. Яг мөр үйх шиг Ганбаатар ер нь бол Ганбаатар тэнд үйж байгаа шүү дээ. Тэгээ яг би нэг цугтаа яриад зөвлөл хоорондоо ярилцаал тэгж байж байгаа тэр бормор төрүүлсэн. Тэгээд яг Ганбаатар чинь Америкт бол том жижиг уралдаанд яах юм бол олон мөр төрүүлсэн юм лээ шүү дээ. Бараг 70 гаруй мөр бараг төрүүлсэн юм л жижиг уралдаанд яах юм бол яг том уралдаанд л нөгөө сатартай төрүүлж исэн болохоос тэр жижиг уралдаанууд бол ингээл байнгын болж идэг. Тэрэнд бол нийтдээ асууж исэн 70 чих мөр төрүүлсэн гэдэг чинь. Тэр бормор өмнө ямар амжилттай байхад таач төрүүлгөө хамтраа үед. Тэр нэг 3-4-өр л авах гээд байдаг гэсэн. Тэгээд яг тэр нөгөө уралдаан бас тийм том биш л дээ бас нэг жижиг дүүс дэвш дээрээс. Тэгэл тэр төрүүлсэн. Тэгээд нөгөө юун дээр тавьсан чинь л өчргөө юм болол весер дөрөв юм бас явсан. Тэгээ Австрал руу 11 сарын тэр Мельбурн капыг бас нодлон явж үзсэн. Тэр бол одоо Кентаки дерби ч гэсэн яг тэгж л болдог гэж сонсч байсан. Кентакигийн тэр дербиг бол үзээгүй. Тэр Мельбурн капын тэр 11 сарын болдог тэрийг очиж үзчихсэн. Тэгээл тэр морины соёл юуг бол ямар гоё авч явж байгааг бол тэрэн дээрээс харж ирсэн. Одоо би нөгөө Монголд ингээл юу байгаа л занга манга зүүн мөн гэл тэгээдсэн. Костюм бичиг өмсөхгүй бол оруулахгүй шүү. За. Тэгэхээр арайчгүй л үгүй цамцтай орчод гайгүй л гээд. Тэгээ бодчоод байгаадсэн тэгсэн чинь үгүй оруулахгүй гээд шинж яах Ганбаатар нар. Тэгээ урд өдөр оройн чөлөө бас юу аваад пижек аваад. За. Тэгээ нэг гутал аваад нөгөө төвчөн пүүцтэй явцсан байгаа юм чинь. Тэгээ бас нэг костюм өмсөх гутал авчаад тэг өглөө занга байхгүй. Тэгээд яасан чинь шинж яах чи занга зүүчих миний занга зүүчих гэдэг харна. Үгүй гайгүй л үдэ гэсэн чинь үгүй зангаг бол оруулахгүй гэж юм гээд. За. Тэгээ шинж яахын зангаг зүгээд тэгээ очисон чинь үнэхээр ерөөс оруулахгүй юм л зангаг үнийг. Тэг бүгд зангаад. Бүгд ингээд яг л ёслолын хувцастай. Эмэгтэй хүмүүс нь одоо палачтай, өндөр өсгийтэй, дөөбөлтэй. Тэгээ ингээд дээрээ ингээд нэг торон ингээд малгай залгаа нэг бол ингээд нэг цэцэг мэцэг яатсан. Тийм л хүмүүс л орж байгаа байхгүй. Яг ингээд нөгөө дээд төвшний тэр нэг юм газар байгаа байхгүй одоо тэр чинь олон янзын ингээд давхар та. Бүр доогуур бол яг тэр пүүз мүцтэй хүмүүс ингээд бүр доогуур нь яваад иж болно. Яг тэр дээдлийн одоо тэр янзын ингээд суудаг газарт нь бол яалчгүй тийм ёслолын хүмүүс хувцастай хүмүүс орж байгаа байхгүй. Тэгэл яг тэр соёл гэдэг бол яалчгүй тэр би бас ингэж бодож яг тэрийг үзчихэл одоо монгол хүн бол одоо улсынхаа наадмаар одоо аймаг сумын наадамч гэдэг юм тий. Яг бүгд л одоо дээлээ өмсөөл, хутлаа өмсөөл, бүсээ бүслээл тэгэл явж яхал хамгийн зөв юм байна гэж бодсон. Тэгэхгүй одоо ингээл хүмүүс чинь Батинкэн дээр пүүзэн дээр ингээд гут өмсч яваад байгаа шин. Пүүзэн дээр дээл өмсөөл. Тийм пүүзэн дээр. Эмэгтэй хүмүүс нь ч гэсэн пүүзэн дээр дээл өмсөөл яваад байгаа. Тэр чинь ч гэсэн ер нь бол буруу. Ер нь бол дээл өмсөөл явах юм бол гутал юм уу? Өндөр өсгийтэй дүүплэн дээр өмсөөл явах юм бол тэр ямар гоё харагддаг тий. Тэрийг ингээд улсынхаа наадмаар яг хэрэгжүүлээд бүр хууль гаргаад одоо монгол хүн бүтэн одоо хувцастай байх гэдэг юуг одоо тэр улсын наадам цагаан сарын үеэр ч гэдэг юм уу. Тэрийг бас яг ингээд яахгүй л бас. Одоо ингээд яваанда тэр чинь сүултээ ингээд тэр хэвшмэл болоод тогтчих واخгүй. Өө зүгээр ингээд пүүзэн дээр гут өмсөд дээлэн дээр пүүз өмсөө явж идэг. Тийм юу тогтоод тэгээ сүултээ энгийн үзэгдэл болчих واخгүй. Бүр тасаа тий. Тийм тасч шít. Улсын баяр наадмаар бол таавал оролцохдоо тэрэнд одоо бол морио харагдуулдаг, аргийн хашаар ордог. Яг үзэгчийн зүгээс ер нь энэ улсын баяр наадамд оролцвол ямар байдаг бол гэж бодсон уу? Үзэгчдэд. Одоо үзэгчийн зүгээс ч хийжтэй одоо тэгээд яг тэгж бол ер нь бодож байгаагүй юм одоо морио ихгүй байх гэж одоо байхгүй та тийм. Би нэг жил үзлээ. Ер нь бол хэвлэл мэдээлэл энэ мэрэгжлийнхээ буянгаар ингээд дотор нь орж ажилладаг. Мандатаараа ингээд хаасаагүй явдаг. Нэг жил ямар ч мандат байхгүй. Ажилгүйгээр очиод хөдлөөд үтсэн чинь үнэхээр уурсан. Ямар ч тийм тав дах байхгүй. Бүтээн байгуулалт байхгүй. Тэр тэнд машинаа тавина. Тэгэл таваргаал алах чинь тоо шороо нь босоод өмссөн хүзгсэн бүх юм шороо. Тэгэл морьтой хүмүүсийн одоо зоо явгууны зоо гэж байхгүй. Бүгд толилдно. Ирж дайрчилчих гал. Тэгээ нөгөө аялал жуулчлаар ирсэн хүмүүс нь хаан суухаа мэдэхгүй, юу болж байгааг мэдэхгүй. Морь ирэн шуугилдана тэгэл тар. Тэгээ тэр хоошоо очиж аргийн хашин дээрээс харах боломж байхгүй.
ийм нэг зохион байгуулалтын зүйл нь үзэгч нартай их ээлгүй юм болов бодол тухайд төрж ирсэн. Одоо бид нар энэ наадамд юуг өөрчлөл бас зүгээр хүн үзэхэд оролцоод хүн үзэхэд одоо яг тэр одоо наадлын тэр барай юуны зохион байгуулалтыг бол одоо сайн мэдгүй тэр жаалчгүй ингээд нэг явган хүн мөрдөн хоёр нь бол солилдол явж идэв шүү дээ. Ер нь бол наадмыг явган гэхээс илүү одоо мөр унаал явж байгаа хүмүүс бол хамаагүй амар наадмыг үзэж байгаа шүү дээ. Тоол шорооноос ч гэсэн арай нөгөө хүндий дээр явна. Тэгээ машин тэрч одоо мөр ундаг наадамч бас ховор болчихлоо дөө. Одоо манайх ч гэсэн одоо би нэг мөр гаргаал нэг хаяад юу л очиж байгаа болохоос баг нэг мөр унаад тахгүй. Тэгээ гэртээ баг зурагт үзээд гэртээ байж яхах нь хамаагүй амар байгаа шүү дээ. Тоол шороонд яваад тахгүй. Тэгээ яг одоо зарим үед нөгөө мөр дагаа явчихдаг болохоор яадаг. За тэгээд ер нь бол замаа ингээд сайхан янзлаад одоо янзын сайхан замыг сайхан одоо улсын наадмын замыг улсын наадам ч гэхгүй одоо аймгийн наадам, сумын наадмын замыг өөр маш сайн янзлмаар байгаа байхгүй. За яавал зүгээр юм танд. Яг миний бодлоор бол ингэж бодоод тий. Одоо газар хагалж байгаа юм шиг одоо газрыг хаглаад тэгээд чулуу молууг нь сайхан ингээд гаргаад нэг одоо сайхан хаглаад нэг 100 м газар ч юм уу нэг мөр бол нэг 50 м газар дээр ч бараг тавихгүй шүү дээ. Өргөн 50 м байхад бараг 50 ч бараг ихт нь 20 м газар ингээд одоо ирэх газар нь жоох өргөн байхад яг ингээд уралж байгаа хэсэг дээр бол ерөөсөө нэг машины явж байгаа зам дээр л морднооч бараг тавьчих байгаа шүү дээ. За 2 машины зам гэдэг чинь өсрөл 10 м бараг хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр 20 м газар ч юм ингээд сайхан гэж чулууг нь одоо тэр хагалдаг юмар аваад хаглаад тэгэнгүүт чинь хаглаад яагаад явж байгаа хаглаад янзлчих юм бол тэр чинь үли байх юм бол тэр нь ингээд юу чинь одоо байхгүй болоод нөхсөв нь дарагдаад тург өдрийн тэгэнгүүтээ тэрэн дээгүүр сайхан зөвлөгний үр цацаад ч үт юм тий. Яг өдийдл янзмаар гоо. Зөвлөгний үр цацаж өгөөд тэгээд тэрийг услаад байнга услаад тэгээ ногоо ургацсан. За болдог бол хоёр талаар нь одоо мөр дагдаг засмал зам ч юм уу тавьчих юм бол тавиад тэгээд тэр зөөлчдийг дагуулж болж байна. Тэр автобусан суулгаад зөөлчдийг дагуулад үзүүлж болж байна. За тэр мөр яг ингээд үзүүр дээр ингээд одоо яг ингээд барайнд орж ирэхийг харах биш. Одоо гадаадын зөөлчд бол тэр одоо яг тэр цаана ингээд тэр юун дээр тэр төхөөрөмжнөөс тэр олон хүүхд ингээд зэрэг ингээд яаж гарч ийн гэдэг чи бас сонирн байхгүй. Гош. Тэр ингээд унаал ингээд дахиад гарч байгааг харах. Тэр хүн харчаад одоо нутагтаа очиод Монгол наадам ингэдэг юм байна. Ийм хүүхдүүд ингэж унаад ингэж уралдаг юм байна гэд нэг хэсэг хүмүүстэй тэд нар чинь Америк одоо гадаадд бол ингээ яах чинь нэг одоо юм сонирн юмаа бол амар одоо бүр таарсан хүн болгонд ингээ яриа яваад тийм шүү. Ингээд сонирхуулаад одоо ингэсэн тэгсэн гэд. Тэгээд тэр чин бол тэгэнгүүт одоо альжуулт латгах юмн дээр бол маш хэрэгтэй баг. Тэр үдсэн үний чинь одоо нэг 10 хүнд хэллэхэд адаглаг 3 нэрх хөлгөө тий. Тий. Тэгээд үзүүр дээр нь тэр гарааг үзүүлээд ингээд том телевиз ингээд тавьчихсан ч үгүй болохгүй. Тэгээ гараан дээр ингээд одоо олон хүн ингээд зэрэгцээд ингээд яг гарааг л үзэх нь чухал. Тэрнээс замын голд бас юм үзэгч суулгах юм бол бас болохгүй. Моржи ингээд одоо барайн дээр ирэнгүүтээ яг татчихээн гэж бодож байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд хүмүүс бол цагаан хөтөл дээр ч юм ингээд хүн үзэгч суулгachж болно гэж бодох байж магадгүй байхгүй. Тэгэхээр цагаан хөтөл дээр хэрвээ үзэгч суулгах юм бол өчнөө мөр дайлаад хадуураад тэр хүмүүс л ингэж хоргож ороод бас болохгүй. Сурцаараа. Тий, сурцаараа яг ингээд тэр амтэн чинь бол ингээд хүмүүс дээр ирээл одоо яг барайнд орлоо гэж бодоод татчихээн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхэд бол олон мөр хадуур магадaltaй. Тэгэхээр ерөөс яг гараан дээр нь тэр хүмүүсийг үзүүлэх нь чухал болохоос замын дунд мунд бол тэр хүн бол одоо засмал зам тавьдсан байх юм бол тэр автобусаар үзүүлэх болж байгаа байхгүй. Улаан автобус явуулаад одоо 3-4 игний зам байх юм бол хамгийн цааталт нь автобус яваад заагур нь машин яваад жижиг машин ингээд дамжаад явж болох магадгүй. Тэгэхэд бол тэр замын одоо мөнгийг бол дор нь босох байхгүй. Эргээд зардлаа. Тий, эргээд зардлаа ерөөсөө 1-2 жилийн дотор бараг нөхчихгүй л хөдий. Боломжтой шүү. Тэгээд наадам болгоныг тэр газараа хийгээл тэгээд дагуу машина дагуулчин мөнгө авчин нэг хүнээс эдэн төгрөг өгдیں۔ Тэгэл дороо тэр бол өстой мөнгө ямар ч асуудалгүй тэр замын асуудыг босгоно. Би таныг хараа хийм мөрөөдөд томлогсч эдийн засгийн тооцоо хүртэл гаргацсан байна шүү дээ. Ийм замтай үл нэр үнэхээр
гоё юм байна. Сум орон нутаг ялангуяа баруун тишээ бол уралдахад хойд хангаа аймагуд замаа яг ингэ стандартчлаад гоё юмтай болчихвол зүгээр. Эн чинь л нөгөө нэг эрсдлэг болон багасгаж байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Ер нь хүүхдээ аюулгүй байдал бол одоо замууд дээр давхиж байгаа ойчих юм бол тэрнээс л болж байгаа шүү дээ. За тэгээд ер нь бол одоо каск бол каскыг бол маш сайн одоо найдвартай сайн каск л байх хэрэгтэй. Тэгж чамтаад яг хөө тэр өвдөх тоховч бол бас байх хэрэгтэй. Ер нь бол шилвний хамгаалт бол бас байхгүй л нөгөө хүүхдийн өшөглөнгүүт мөр шилвийн өшөглөөд бас хуг мөнгөшгөлчих гэдэг тохиолдол бас байдаг. Та ямар каск хэрэглэж? Алин зүгээр юм бэ? Гэх би нөгөө нодлон бас гадаад дотоодор бас нодлон яваадсэн. Нодлон нөгөө Ирланд руу яваад Ирландаас би нэг 3 каск авчирсан. Нэг хүүхдэд. Тэгээд бас нэг Австралиас бас нэг хэрэгтэй бас нэг каск авчирсан. Ийм 4 тийм сайн каск байгаа. Тэгээд энэ нөгөө Монголын орж ирээд идэх тийм каскнуудаас арай гайгуугаас л аваад хэрэгэлдэг шин. Та гайгүй гэж байгаа каска ер нь энэ нэвтрүүлгийн дараа нэг постлчул нийтээрээ бас за ийм юм авъя да гэдэг. Бас болох юм байна тий. Би дээр нөгөө хүүхдийн байгууллагын нөгөө хүүхдийн байгууллага бишээ. Нөгөө дээр нөгөө уяачд нартай уулзаад байдаг юм блэ. Сэмжитмаа. Сэмжитмаа хоо тий. Сүнжитмаа гэж. Эрдэнэ төлөвчтэй болох ингээд. Тэр нэр манаханаар бас ирээд. Тэгээд тэрэнд бас үзүүлсэн. Энэ каск нь одоо юм байдаг гэдэг. Учралтай уулзна гэд яасан би тэр нэг каска бас өгөө явуулсан шүү дээ үзүүлээрээ гэдэг. Энийг үзүүлээрээ. Тийм яа каск байдгаа тэгээд ийм ер нь бол каскны стандартаа сайн хангах нь чухал байхгүй. Одоо зах дээр ингээл зарагддаг зарим нэг каск маск чинь юу мэддэхгүй тэгэл юуны каскч мэддэхгүй тэгээ ингээ хүүхдэд өмсүүлэхээр толгой дээр нь тогтдгоо. Тэр каск руу чинь толгоон дээр нь тогтохгүй ингээд ингээ ойчих гээд ингээд яваад байхгүй. Тэгээд тэнгуүтэ тэрий чи аваад ингээд мөрөөнүүдэд ингээд барьчаад тэгээ каска хайчих гэхээр бас тэр чинь мөнгө бас хайж болохгүй ш дараагийн насан дээр каска өмсөж гарах болохоор ч тийм. Тэг. Одоо бид хоёрын ажил хэрвээ баасан жаргал гişүн байсан бол та юу асуух байсан бэ? Гэхдээ ер нь бол одоо яагаад гэдэг тэр хүүхдийг хамгаалаад яг хамгаалах нь бол чухал. Гэхдээ энэ хамгааллаа гэдэг үр дүн байхгүй. Тэгээд уралдаан бас болохгүй байх уу гэхээр үйл мөр уралдаад байгаа ш. Энэ тэнд ингээд моцоотой уралдаан хаасаагүй болж байна. Сунгаан ч гэсэн болж байгаа байхгүй. Тэр одоо яг хорсноороо бол тэрийг үнэхээр хамгаалж байгаа юм байхгүй. Тэгээд нэг олон нийтийн дунд ингээд суман дээр ч үгүй юм уу одоо өөр газар ингээд аймаг суман дээр юм зөрчил үүсэж байгаа байхгүй. Одоо сая ч ихэд ингээд нэг 5 сарын 1-нд мөр уралдана гэнгүүт бид нар чинь одоо шууд мөр уралдана гэж байхгүй ш. Одоо сараас нэг 30-аас 45 хоногийн зайд тэр мөрийг чинь бэлтгэх ёстой. Тэгэл сунгаан болно цагдаа яваад ирдэг. Нөгөө цагдаа ч бас таньдаг мэддэг хүмүүс байж идэг. Ингээд юунаас дээрээс ингээд хүмүүс юу байгаад байна. Бойл гэдэг энэ суман дээрээс ч гэсэн хүмүүс бас ингээд уралдаад ингээд тоосмоос ингээд та нар харсаар үж энэ юу н одоо хорихгүй байна гэл ийм зөрчил ингээд байнга үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 5 сарын 1-нд мөр уралдана гэж байгаа бол тэр чинь 4 сарын 1-нд ч гэсэн тэр юг зөвшөөрөх ёстой болж байгаа байхгүй. Тийм байна. Тийм. Бэлтгэлийн хугацаа. Бэлтгэлийн хугацаа. Одоо ямар шууд очиод уралдана. Дээр одоо хүүхдийн байгууллагын хүмүүстэй би нөгөө мөр бүртгүүлэхээ очихдоо бас хэлсэн. Ингээд сунгаан болоод сунгаан мунгаа гэ ярихгүй юу. Тэгсэн чинь яхаараа та нар сунгаа хийдэг юм гэдгийг тэгэхээр үгүй юу гэсэн сунгаа хийж л таараш. Чи бид нэр мөр уралдахын тулд хүүхдээ оноолоо сунгах ёстой гэсэн чи та нар хууль зөрчсөн байна даа мэн тэгээд. Тэгэхээр тэгээд яхаараа тэгээд бид нар яаж яах вэ гэсэн чи сул дахиулах ёстой гэж байна. Тэгээд дээр нөгөө нэг тэр нэг бас нөгөө тэр подкастаар яриад байгаа тоос болол янгууд баахан сул мөр гараад ирдэг гэд. Тий. Тэр чинь ч гэсэн яг нэг бас ингээд одоо нэг сунгаануудаар хүмүүс бас нэг ийм сул мөр тавиад дахиулаад байгаа ш. Тий. Тэгэл нөгөө ихэнхдээ нөгөө сул мөрд яагаад дахиад байна вөхөр ихэнх нь нөгөө хөл гарны асуудалтай. Хөлн муу ачаал багасгах. Ачааллыг багасгахын тулд ингээд сул мөрдийг их сунгаануудаар их тавиад байгаа байхгүй. Тэнгүүд чинь тэр чинь нөгөө сул адуу чинь хүүхдтэй адуунаас тэр чинь хамаагүй илүү сайн давхиж байгаа ш. Тэгэл ихэндээ нэг 7-8 ч юм уу сул адуу сунгаануудаар гараад ирдэг. Манайх ч гэсэн одоо сунгаанаар одоо дээд нас масан дээр сул тавихгүй шүү гэд бас хэлээд байна. Гүнгээл азарга их нас ингээд юмгууд ер нь ялангуяа азарга их насан дээр нөгөө сул тавих асуудал ч их байгаад байгаа сунгаанаар. Ялангуяа дээд нас болсон тэгээд хөл муудчихдаг. Тэгээд тавьчихдаг. Тэнгүүд нөгөөдөл чинь зүгээр наа нөгөө гайгүй явж байгаа мордоо ч гэсэн бас өрөө хийчихэж байгаа.
Тэгээ нэг салгаж исэн тохиолдол. Тийм салгаж өөр ингэж хөөгөө тусад нь явуулахгүй нөгөөдөл чинь морч чирээ хийж байгаа юм. Тэгээ дээд настайгаа явуулвал баг зүгээр идэг. Релиз дээд уралддаг шүү. Тэд нар чи арай цөөхөн ч үүдэг. Тэгээд тэрэн дотор тавиад явуулаарай гэдэг тахиулвал хамаагүй хамаарах. Таны сунгаан 100 оролцож байгаа хүмүүс ирэх байна. Сунгааны зохион байгуулалт 100-ны цагт бол бас нэлээд ачаалттай гарагдаж байна. Сунгаан ч одоо бас хэцүү шүү дээ. Одоо эрэг цухтаачих гал тэгээд үгэнд орохгүй. Яг л өөрөө тусан. Яг ингээд өөрөөсдийнхээ гал уягаар л хийгүүл амар байдаг. Тэгэл сунгахаар бас ганц нэг хүн нэмэгдэл хэлдэг юм аа. Тэгээ цаашаа гээд байх хэцүү тэгэл явуулна гэсэн төвхтэй. Ер нь бол нэг гал яг уягаараа л хийгүүл хамаагүй амар байдаг. Хүүхд ч гэсэн одоо амар яг ингээ галаараа очих юм бол тэр үзүр дээр нь очиод ирэх газар нь очиод сууцсан амар ингээ сууж идэв шүү дээ. Тэгээ ирэхээр нь буулгаж өвс мөс идүүлж яаж байгаа. Тэгээ төхөөрөмжтэй хам төхөөрөмжөнд оруулаад эргүүлээ тавьчихна амар бай. Бэлчээр ер нь хэр шахмал байна. Энэ бэлчээрээс болж уяачдыг их хөөдөг, шахдаг. Иннээсээ болж нэг газар төвлөрөл үүсдэг. За ингээд ойрхон бууцсан уяач нарыг ингээ морд ингээ сунгаанд ингээ нэг замаар зөрөлддөг. Би танаа мордын сунгааг үзэж явж байгаа. Өөр сунгаа үзсэн явчихсан. Толгоо эргээд. Тэгэхээр энэ яахад ингээд эрдсийн үр дүнд би очиод тэнд төрч ийнэ гэхээр олон хүмүүс нэг дор төвлөрөө буцсан байна. Яг олон хүмүүс төвлөрөө буцсан гэхээр бэлчээрийн асуудал. Тийм бэлчээр арай гайгүй өвстэй газар нь за тэгээд бас нэг замын асуудал байна тэр чинь. Сунгаа их зам. За сунгааны замтай, морины хангаар хийх газрын замтай газар байж иж тэр хүмүүс төвлөрж буугаад байгаа байхгүй. Одоо дээр үуч чинь бол одоо нэг хаан чамаагүй мор уяал нэг тарлал хөлслөл дахиулаад идэг тийм үе бол өнгөрцөн шин. Заавалчгүй нэг 3 км газар дахиулах тийм замтай газар байж иж мор гэж байгаа байхгүй. Өдөр болгон тэр нөгөө юуг дахиулж байгаа. Морийг одоо 3 км газарт ингэж ажлыг хийж байгаа болохоор яг л тийм замтай газар байж иж тэр нь бас нэг зүгээр юм дэгшгэн зам биш. Бас нэг үзүр дээрээ жоохон өөдөөтэй ч үт юм тий. Тэгээ тийм уултай тийм өөдөөтэй газрыг бараадаа л хүмүүс яг төвлөрөл буучаад байгаа л та. Энэ жилийн үед ногоонд гарч үзүү та. Энэ жил одоо маргааш гэхэд би өнөөдөр уулын баг ногоо үзэх гээ явах байсан тэгээд энд орохгүй тэгээд байгаад тийш. Тэгээд одоо гараад болохгүй өнөөрөө ч юм уу хамаагүй юу байна да. Ногоод үзсэн тэгээд урагшаага тархны хараад бас гайгүй байна л гэсэн тэгээд хаашаа гарддаг юм байгаа. Ер нь зүүн урагшаа зүүн чил гарах та. Одоо та энэ цаг үед өнгөрсөн жил их хурдаараас өөрийгөө батллаа. Энэ цаг үеийн үнэхээр одоо бүх спортод ангилал байдаг. Бүх спортын боксing, жудогийн, саксны өндөр зэрэглэлийн тамирчид. Яг энэ спортоо зүйрлэх юм бол та өндөр зэрэглэлээ уяач Монголдо. Танаар мороо уйлах 100 хүсэлтэй залуучууд хүмүүс байгаад байдаг. Ямар арга замаар яавал тань дээр мороо уйлах боломжтой бол энэ үтж байгаа хүмүүс. Холбоод өгөөч танилцмаар яаж мороо уйлт юм бол. Чи мороо уйлж гэнэ үү хайлтыг. Танилын найзын хүрээгээр тэгэл ихэнхдээ тэгж уйж байгаа шүү. Тэгээс одоо яг хүний морыг уйхгүй, чиний морыг уйхгүй ч гэдэг юм уу. Ер нь тэгтээ бас нөгөө сайн юм уйхгүй л одоо бид нар чинь ер нь нэлийн гайгүй адуунууд угаасаа дандаа л улсад дурлах адуу уйж байгаа шүү. Тэгээ нэг аймаг сумын дурлахаар ч юм уу адуу яваад ирэх юм бол бас өрүүлээ дуусчдаг. Тэр нөгөө сайн адуунууд дотор тэр адуу ирэх юм бол нөгөө адуундаа өрүүлээд урамгүй болоод тэр чинь тийм юутэй өргөдөөд зөрхөн өгчих магадaltaй байхгүй. Тэгэхээр бас тийм нэг өөрөө тийм сайн биш мөртөө байх юм бол бас бид нар дээр ирлээгээч тэр адуу тийм сайн тахгүй гэсэн байхгүй. Яг өөрөх хэмжээгээр яваад. Тийм өөрөх хэмжээгээр тэр чинь хэдий чинээгээр сайн явж байгаа ч гэсэн нөгөө адуунууд нь илүү юм чинь нөгөөдгий чинь хамаагүй чирээд ах юм бол хэд удаа тэгж давхад сүултээ зүрх сэтгэлгүй болчих. Тэгэхээр бол одоо яг тэр хэмжээ нь одоо тэр газар нь юу гэдэг тэр нөгөө одоо гайгүй уйж байгаа хүн хөдөөч уйдаг байдаг хүн байх юм бол тэр нь уяад ах юм бол баг илүү сайн тавих гэсэн. Цөөхөнч мөртөө тэр харлаад тэр чинь ер нь нөгөө гар зүхтаагаад юмд баригдаад байдаг адуу бол ер нь бол хамаагүй тэгж олон өртөө ажил хийгээд ах юм бол тэг зөрхөн өгчтэй шин. Байнга баригдаж агтаас суусаар хоод. Зөв. Одоо ингээд тодорхой хэмжээний гал уягаараа хүмүүсийн морд уйж байна. Хүн
тодорсон адууг аваад за амжилт гээд авчираад өгөхөд хэр өгдөг. Хариуцлага болон юм. Ер нь бол хариуцлага ер нь ирж ийн гэсэн үг шүү дээ. Муу ичих үедээ одоо энийг алдахгүй тавих нь чухал гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс одоо муутгаж уйна гэж байхгүй одоо сайн л уйл гэж бодно шүү дээ. Тэг хүн болгон тэгээд мөрөө айрагдд төрүүлэхийн төлөө л уйж байгаа юм чинь. Айц өгдөг. За нэг айцч гайгүй дээ. Одоо энэ чинь нэг хар багасаал энэний хажууд өссөн тэгээд. Учиргүй нэг айгаад яачих вэ гэсэн юм тийм бол гайгүй дээ шүү дээ. Таавал би үл айн. Салганаа л гэж. Ихтэй азар хүн надад мөр авчиж өгөхгүй юм та. Тийм. Би ч өөрөө тэгээд манайх ч өөрөө ихэнхдээ бас яг хүний мөр уйж байгаа ч гэсэн талан шахуу одоо өөр ядуунууд байна шүү дээ. Сая ихэд л $1000 унган тамхтай 4-5 дагал мордож байгаа юм чинь. Тэгж байна. Алагдааг дүнжин гаравтай харигд болдох хаалга хоёр эцэг нэгтэй гэсэн. Тий эцэг нэгтэй нөгөө локал прада гэдэг. Локал байж байгаа нодлон бас өгөхөд өгсөн зайлшгүй. Намар. Тэр алга газар халтар газрын төл. Тэгээ их нь болохоор манай сумын Бачаргал гэдэг Самбогийн Бачаргал гэдэг. Бас хурдан халиу алга газартай байсан. Энэ 98 онд улсын наадамд гурвалж исэн. 97 он ч лөө. 97 он баха. Тэгээд нөгөө өвгнөний юмунд бас гурвалж исэн. Тэр халиу алга газрын төлгөө нэс гарсан. Удам. Тэгээд яг би тэр халиу алга газрын төлөв нэг ганцгүй авъя гэд нэг өрөөний 8 гээд. Тэгээд өртгөнийх нь талд нь ганц халиу алгийнхаа төлийг өгчих гэж жагаад. Тэгээд авсан. Тэгэл урт хугацаанд ингээд үрдэн өгч тээ. Тэгээд тэр чинь 4-5 жилийн өмнө л одоо бараг хийсэн 8 гэсэн үг шүү дээ. Тэгээс одоо тэрний юм. Тэг яг хурдан улсад дайрагд төрүүлж исэн газарганы ер нь охин төлөөс бол бас сайн адуу гарах магадaltaй байхгүй. Болж тэгвэл авчихвал зүгээр. Ер нь бол тэр ер нь бол нөгөө хурдан азрах чинь охин төлөвлөгөө нөгөө өөрийнх нь ген илүү давмгаалж явж идэг юм шиг санагддаг шүү дээ. Одоо бүх ч гэсэн бараг тийм байдаг хта. Одоо яг өөрийнх нь хүү актер сайн барилахгүй ч гэсэн охиноос нь гарсан юу бас илүү сайн байж магадгүй ч юм уу тий. Октод аавыгаа дуурайгаад тийм тий. Тэр шиг сайн азрагны төл ер нь улсад дайрагд төрүүлж исэн азрагны охин төлөөс бол ер нь сайн адуу гарна. Өчтөр ирээдүйн төмөн ихтер нөгөө бүрэн сумын 100 жил наваг очиход хэр морон төрүүлсэн дүү маань нилээн том болч мориноос хасагдах юм зү. Тэгээ нэг жоохон ойр зур юмсэн чи. Одоо юу гэж гэсэн чинь. Одоо ер нь 50-аач л болох гээд. Астай болох гэж. Бэлгайх шиг уяач болно гэж. Ингээ харахад та морь уяад олон залуусыг дагалдуулаад энэ өв соёлыг бас тодорхой хэмжээний залуучууд өвлүүлж байна. Амьдралд нь залгаж байна. Энэ цаг үеийн залуучуудаас олон шавнар байна тийм ээ. Дөнгөж тусдаа гараад байгаа залуучуудаас онцолж ер нь эдгээр бас ер нь их зүгээр байгаа да. Хамгийн гол нь ер нь одоо энэ тусдаа гарч байгаа. Одоо бэлгийнхаа би тусдаа гармаар байна гэж байгаа юм. Юун дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ яг юун дээр анхаарах жоо одоо ер нь яг тэд нар чинь бол тодорхой хэмжээний 4-5 жил ингээл дагаал мөр уяа сурцсан. Бас ингээд хүн сургуульд одоо сураад их сургууль сурах чинь бас 4-5 жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр зогсоо зайгүй тэрийг хийж байгаа. Тэгээд мэдрэмж нь чухал та. Мэдрэмж чухал. За тэгээд ажил хичээнгүй байх хэрэгтэй. Тийм байж ижил. Ажил амжилт гаргана та. Та 365 хоног хэддэн морин дээр байна? Гэхдээ яг тэгэл манайх ч хотод байдаг тэгэл өдөр нь өвчл оройн ирэл тэгэл за зуны одоо ингээл 5 сар гараал бол ерөөсөө 8 сар болвол тэгэл зогсоо зайгүй цуг штий. Уйснэр нь хэдэн үеэр амарт. Амралт гэж байдаг. Амралтын үе чинь тэгэл бас нэг хадланд хижээл мэжээлгээ бас нэг жоохон амар бас юу байна. Бас тэр чинь нөгөө өөрсдөө бэлдэж авч хурааж авахгүй бас юу гэдэг тэгээд хадлан бит хижээлээ нэг бэлдээд авах юм бол 11 сар 12 сар мард бол бас харьцангуй юу гэдэг штий. Амралттай л байна гэсэн. 2 сар бол бас арай л тэр. Гэтэ толгоо бол амрахгүй. Тэгээд адууны тэр чинь нөгөө мөнгөний хөдөлгөөнтэй амтан байдаг болохоор чинь тэр юу байна уу бас байнга л бас юутай байж. Энэ олон уралдаануудаас танд ер нь
хамгийн их тийм сэтгэлд гоё үлдсэн уралдаа ер нь аль нь вэ? За чинь. Хэр атар их хурдад төрүүлж исэн уралдаан байна. Их хурдад төрүүлж исэн. За халзаазрны тэр ам үзүүлж исэн юун дээр бас би нэг 3 эрлиз тий. Одоо дээд насны юунд Тэ. Хүрээ алдсан хул. тий хул Загал байлаа. хул ахаад хул хайр хул. Хайр бол тий хайр. Тэр 3-ыг дараагаар нь хийгээд яажсэн. Тэгээд тэгэхэд бол бас одоо эрлиз одоо хамгийн хурдан адуунд 3 адуу дараагаар нь оруулж исэн. Тэр юм бол сайхан мартагдчихгүй л юу гэдэг. Хүрээлэх гоё юм. Тэр үед яагаад тань тийм дурсаж өгдөөсгөө найзууд чинь таныг аваад өргөөдсөн те. Аргих шантар. Бэлгээ гэгээд. Тэгэхээр тэр найз нөхдийн хүрээлэл таны гэсэн итгэл тэгээ нөгөө бөөндөө нэг тийм том амжилтыг байгуулчаад тэгж нэг баярлж байгаа тэр үйл явдал бол таны сэтгэл тод үлдсэн баг л. Тий. Тэгээд нөгөө халзаазртаа яачаад ам үзүүлчихэд их мөрөн дээр ч манайх актер ягааг өгөх. Тэгээд тэр юун дээр 3 адуу яачаад янгууд. Нөгөө хайргийн хашаанаас гараад ирсэн чинь нөгөөд өргөөд яажсэн. Тэр бас гоё л байт юм л. Хэр подкастын ивент итгэвч адууны дээд зэрэглийн нэмэлт тижэл Динавны актив 100 тижэл маань бүх малын эмийн сангуудаар гүний тижэл, даагны тижэл, уралдааны үеийн тижэл гэсэн 3 ангиллалтайгаар борлуулагдаж байна. Ивент итгэвч адууны дээд зэрэглийн тижэл Динавна актив 100. Олон жилийн уян мордын амжилтууд тэгэл энэ гал уян дээр очиход найзуудын морд ер нь их байна тий. Хар багасаа нөхөрсөн найзууд. Ах トゥ нар. Тэгэл байнга моргууч өөрийнх нь морь уралдахгүй ч гэсэн тантай хамт явал. Энэ нэг нөхөрл гэж бас манай морьныханд их гоё юм байгаад шүү дээ. Тэр ер нь одоо мор адуу малчин бас олон хамтын хүчээр явж байгаа шүү дээ. Одоо нэг би ганцаархнаа байгаадах юм бол тэр олон адууг яаж өрөх вэ тий. Тэгэхээр чин тэр туслах дүүнэр унаач хөөх уралдаанч хөөхтүүд тэгээ найд нөхөд тэгэл тэгээ галтгоо хариуцж байгаа ихнэр хөөхтүүд гэл бүхэл юм орж ижил тэр. Тэгэл одоо мороо үйлж байгаа боссууд эднэр гэл тэр хүмүүсийн одоо олон хүний хүч хөдөлмөр бараг одоо ингээд улсын наадмын юу болох чинь ингээл 100-аад чхуу хүмүүс ингээд уян дээр эргэлж байгаа шүү. Одоо яг ирж очих нь бол тийм тий. Одоо яг ингээд байран байдаг нь бол нэг 40 50 60-аад хүн байгаад байдаг. Тэгэл ирж очиж байгаа хүмүүстэй бол нэг бараг 100-аад хүн байж байгаа байхгүй. Бужигналт. Тий. Тэгэл тэр олон юуны хүч хөдөлмөрөөр л эн чинь бий болж байгаа шүү. Одоо яг юун дээр бол одоо яалч хүн гэдэг нөгөө эн чинь юу болчих жоох байхгүй. Одоо спорт нь бүр ингээ хөгжөөд яг одоо морин уралддаг юу ч юм бол одоо өндөр юунд хөгж яаж жоох байхгүй. Зохион байгуулалт багийн спорт болж байгаа. Хуучин бол одоо нөгөө адууныхаа адуугаа хариулаа өхрөө хономлоо саагаад одоо тийм үед бол одоо хэцүү болж байгаа. Тэгэхээр бас нөгөө хөдөөний уяач мор уйхад бас их төвхтэй байгаад байгаа шүү. Өөр ингээд бэлтгэгдсэн газараас нөгөө адуу очиод уралдаад дайрект түргийг аваад идэг. Би бас одоо бас ихээр одоо өөр нэг жижиг наадам л бас өчргөө уралдаад ахыг нэг яад. Уралдаад ах нь тийм зохимжтой биш юм шиг. Хамаагүй одоо газрын наадмыг очиод одоо бэлтгэгдсэн тийм адуугаар очиод ялгаа гаргаад аваад ах юм бол хэцүү шүү дээ. Улам л тэр хүмүүс цөөр шүү дээ. Тэгэхээр аль болох яг таарсан нэг адуу мал ганц нэг юм явуулт. Тэгэл нөгөө хүмүүс чинь бас нөгөө мөр үйлж байгаа хүмүүс чинь бас нөгөө сум умлог уралт 8 гэл уралтыг гээд. Тэгэхээр л яадаг хөөстэй гээд яг өндөр юм бэлтгэж байгаа юм юу гэдэг бол аль болох тэр том зорсон юмдаа л уралж байгаа бол зүгээр юм шиг байдаг шүү. Тэгжиж бас нөгөө нийтийн хүртээмж гэдэг юмыг та яриад байдаг шүү дээ. Нийтээр ууя. Нийтээр оролцъё. Тий. Тэрийг тэгжиж л хангаж байна л та тий. Тэгэхгүй одоо тэгээд хаахан хамаагүй учир газар очивол нэг жижиг газар очивол уралдаад ах юм бол бас тэр хүмүүс чинь бас хүүхдүүд энэ дачин баян яриад юм авчих юм гэдэг. Одоо энэ олон жил тогтмол өндөр амжилт үзүүлэхэд гэр бүлийн одоо нөмөр нөлөг эхнэрийн хайр халамж бас гоё шүү дээ тий.
бэлгээгийн хажууд бим баавал байнга л. Тэр чинь одоо битэрч одоо хөдөө манайх чинь 2006 онд хөдөө ер нь байнга л хөдөөл байдаг гэсэн шүү дээ. Тэгэл 7 онд манайх чинь бүр хөдөө анх гэр барил үлзий туруулд анх 6 онд гэр барьж гараад тэгэхэд тэр жилээ тэндээ үлжээд тэгээд 7 оноос битэр чинь бүр хөдөө Доронтод 11 он хүртэл амьдэрсэн шүү дээ. 4 жил. Тий. Бэлчээр дээр юм уу? Морь үйж үү? Гүй бүр бэлчээр дээр тэгээд тэрний хажуугаар бас нэг жоохон бас мор уйна тэр чинь зүгээрээ чадахгүй бас нэг хэдийн саравчанд оруулаад тэр хавьд оруулах гад. Тэгээд ганц нэг бас нэг тэр хавьас бас нэг хүүхэд мөхд олоод тэгээд нэг 4 жил яг хөдөө байсан. Тэгээд 11 он 12 он юм лөө. Би нэг яг нэг тэр нэг анх нэг шилдэг уяач нар гэж солдруулаад эхэлж ийсэн юм. Тэр чи яг хэдэн оноос эхэлж ийсэн. Ямар ч бас нэг телевизээр нэг шинж хэлгээл гараал шууд дамжуулаад эсвэл телевизээр яг 12 оны өвөл баха. Тэгээ би яг нэг хөдөн морины хүмүүстэй тэг чинь одоо энэ нөгөө цэнгэл одоо энэ манай сайна одоо морь үед байгаа. Тий. Сайна тэрний дүү наран хүү гээд цэнгэл наран хүү тэд нар манай морийг ундаг гэсэн. Тэгээ тэд нартэй тэр зүүн голын тэр наан цагаан удаг гээд тэнд хөдөө байж байгаа юм чинь. Тэгээ зурагт үзэл шинжил болол. За. Тэгээд хүмүүс шилдэг уяач нар тодруулаад. Тэгээд хараал байж байгаа л бодож ийсэн байхгүй. За нэг юу байгаал. Хойдон гослын шилдэг уяачд мөрөөс авж байгаа л орё доо гэл. Тэгээд тэр жил нь 12 оны 12-оос 13 оноо шилжчихэл өвөл байсан юм шиг. 13 он гарч байгаа. Тий. Тэгээд нөгөө өвөл нь нөгөө хар морд нартэй очдөг л үү нөгөө өвлийн дүнжин гарвар. Тэгээ хар морд төрүүлээд нөгөө зэнгэлгооны халдсан морд нарч байлуу. Тэгээ 11 лөө 11 12 он л тэр хавцаад юм. Тэгээ тэд нэр бас өвөл сайн тахиад нэгэд нөгөө сугургоо хол азарх тэр чинь бас гайгүй гараад ирсэн. Тэрний ах нь бас нэг хамарцгаа хол азар байсан миний. Тэднийг уяал би нөгөө мордоо аваад нэг өвөл юу л очиж ийсэн. Үлзий торооллоо. Тэгээ тэнд нөгөө застай газар нэг давхгуулаад айхтар нэг явахгүй л байгаа дах шүүсэн. Нэг 35 мавтай 40 хүрэхгүй давхгаад тасан донд. Тэгвэл үлзийтэй давчираа давхгуулсан ч ярин. Нөгөө тэр нөгөө цаахан хар завсан зам дээр. Завсан зам дээр чи яралцтар явж байгаа. Тэгээд тэр 13 оны зун хул азрагуул юунд аригдал их урдад орол. Бас нэг хэд хэд адуу аригдж илүү. Тэгээд хул азраг тавлал их урдад. Их урдад амаа үзүүлсэн. Усад тавлалсан. Тий. Тэгээд л анх нөгөө 13 оны тэр шилдэг уяачд анх 3-оор орж ирсэн. 3-оор орол дугаараа төрүүлээд ия 2-т ордог л үү. Тэгээ би 3-оор орол. Тэгэл тэрнээс хойш 4 жил дараалан одоо тэр шансаа тох юуны уяачаар 4 жил дараалан нэгдүгээрээр төрсөн. Тэрнээс үндсэн жил байгаа юу? Ер нь бол үндсэн жил байхгүй тэр нөгөө нэг наадан болоогүй жил нэг намайг нэг морийг яасан гэд. Тэгтээ яг тэр сүлд нь ягаад би чи нэг 9 төр гээд нэг яасан юу гэдэг. Нөгөө өрөмжлөл юм үүд. Ер нь бол тэгээд эхний 1-2 дугаар байрнаас бол баг мултраагүй дээ. Ер нь одоо ингээд сүүлийн 12-3 жилийн 8 төрүүлсэн байна уу? 8 жил одоо шилдэг үеч гэж болж байна. Тэгээд нэг 2-оор 3-4 жил орсон. Уяачи хор гарна гэдэг. Ер нь хор гардыг юм уу? Шар байх хэрэгтэй юу? Яг хүнд бол одоо тодорхой хэмжээний шар хор байх л ёстой шүү дээ. Тэр нь тийм хорон биш. Зүгээр тийм л шар байх шүү дээ. Тэрнээс одоо нэг хүний яадаг хорлчий яач юм ас ийм бусдад нөлөөлөхгүй зүгээр тийм хор бол тэр тийм шар байж тэр чинь илүү амжилт гарах юу шүү дээ. Тий. 12 он та тэрийг харж одоо нөгөө хор шард гэж яриад байгаа. Одоо бидний нөгөө спортын мотивац гэж яриад байгаа шүү дээ. Тэрнээс ирч хүч урам зориг авч тийм л байна. Өөрийгөө хуцлаад тэгээ ирж байжтэй гэж. Тэрнээс хойш энэ олон жил өнгөрөхөд бүх уралдаанд өндөр түвшний уралдаанд амжилт үзүүлсэн байна. Ирээдүйд Монгол наадам юу ч болсон та бич 100 жилийн дараа байхгүй. Гэхдээ Ононгийн Бат үлэг гэдэг нэр
өдгөөгийн өвгөн ноён гэдэг шиг өдгөөгийн бидний одоо 20-од он 30-од он тийм хүн байж тийм хүлэгч байж гэж ярьдаг шиг Монгол наадмын түүхэнд өн олон жил таны нэр тэмдэглээстэй, дурсаастай, түүх номонд бичээстэй ийм бас нэг түүхийг бичиж байгаа агуу хүн гэж би боддгоо. Монголын одоо энэ моринд байгаа уяач нар, залуучууд бүгд одоо энэ цаг үеийн шилдэг байж нар тэгж боддог. Тэгээд урилга хүлээж аваад цаг заваа гаргаад тодорхой хэмжээний энэ салбарын бас өөрийн бодож явдаг үзэл бодлоо анх ихэлсэн он жилүүдээ дурсаж сайхан ярьцлага өрнөөс ахад баярлаа. За баярлалаа. Подкастын талаар сэтгэл ер нь хэр байгаа. Гэхдээ хөвдөл хараал яваал энэ тэгээд бас хүмүүст хүрсээд сайхан нэвтрүүлэг болж байгаа тийм. Маа подкастыг одоо яг маа төмнийх галын Ганбаяр шинэх алдарт маань Динавны актив зууд хичээлийн ивент гэж оролцож байгаа. Актив зууд хичээлийн хэрэглэгчүүд. Яг зориг ахын мөрд бол ер нь ихэнхдээ иддэг. Би ч нөгөө өөрөө би ер нь юу яадаг штэ нөгөө хүмүүс одоо итгэхгүй ч магадгүй. Өөрөө бол тийм актер одоо тийм тэжээл юу юм гэл яадаг штэ. Аль болох л морийг туранхай хөнгөн инкэндүү маягтай байлгаж байгаа л уяхыг боддог. Тийм үү. Тэгэхээр одоо яг давхрууны үед дээр ч юм уу нэмэгдэл маягаар өгдөг. Хүчийг дэмжих юм. Давхрууны дээр бол тэгээ тэжээл өгт актив зугаа гэж байгаа. Тий, ер нь одоо зориг ахынхан бол одоо ихэнхдээ өгдөг юм а. Тэд нар ч нөгөө бас зориг хаадуу ч юу ч бас ихэнх нь одоо релиз дээд дурлдаг. Тий, сонгомлын дээд. Сонгол дээд дурлдаг. Тэгээд 75-тай юу гэдэг. Тэднэрт бол бас илүү өгж байгаа бол бас зүгээр юм шиг санагдав. 25%-тай одоо Монгол талаад ийсэн адуунд бол бас тэжээл хитрхи бас өгөх юм бол бас яадаг. Одоо манай халзаа азраг, хэр азраг нар бараг тэжээлгүй оролдог гэсэн шүү дээ. Одоо тийхэн дээр. Тэгэхээр тэр адуунаас нь тохируулаад яах юм бол тэр даагны нөгөө бас тэжээлгээр байдаг тий. Тэрийг бол цөнг дааганд бол ингээд сайн өгөх юм бол бас сайн. Тэгээд давхар уян дээр бол одоо морь бол яалчгүй хөнгөрөөд ингэрээд ер нь хамаг юм гаргацсан байгаа шүү дээ. Тэр үед нь бол одоо нэмэлт тэжээлийг бол одоо сайн өгөх юм бол маш сайн байдаг. Тэгээд зориг ахах нь бол бас нөгөө зориг ахч бас надад бас авчраа өгч тийм бас нэг 10 марван шуудан муудаг. Тий 5-10-аар нь авчраад чи юу араа гэдэг. Тэгээд тэрнээс нь хэрэглээл давхар уян дээр бол морин төхөд бол янзын сайхан сэргээд янзын болдог шүү дээ. Тэгээ маа нэвтрүүлгийг бас ивент итгэж итгэлцэл дээр бас сайхан орж иж хамтран ажиллаж байгаа. Актив зууд хичээл маань олон хүний бас итгэлд ийм хэрэгэлдэг хичээл болсон байна. Тийм монголчууд ч одоо ийм юуны тэжээл мэжээл хэрэглээд бас сурчглаад уу. Тэглээд тий. За анхад маш их баярлалаа. Та бол одоо анх намайг 19 онд их сургуулаад дөнгөж төгсчөөд ТV9-ийн шинэхэн сэтгүүлч наадмын өмнө морины нэвтрүүлэг хийх томилт аваад нэг ч таньдаг уяачийн дугаар байхгүй хотод байрхан хаашаа явахаа мэдэхгүй нөгөө томилтын юу чинь хотоос 50 км дотроо гэд бензиний төсөө өгцөө хайчхаа мэдэхгүй буурлын аманд баахангаа дахиж очиод сайхан нэвтрүүлэг хийхэд гой хүлээж авч сунгаанаар дагуулж авч нэг энэ салбарт намайг бас нэг танилцуулж нүд мэлмийг нээж өгсөн. Бас намайг нэг бүтээлцсэн юм хүмүүсийн нэгэ танд бас хоёрын зүгээс талархаж явдаг шүү гэдгийг бас нэвтрүүлгээр хэлмээр байна. За. Ер нь бол одоо тэгээд чи одоо морины тэр сунгаан аюунуудыг байн үзэж идэг. Морины хүүхдүүд бол ерөөсөө их л одоо ингээл ажил хийгээл сунгаан болоод дуустдаг шүү дээ. Бид нар чинь сунгаан болоод янгууд амар ядраал. Тэгээд хүүхдүүд ч гэсэн ядарсан байгаа хөхтэй гэл. Өөдөл чи хоол унд идэл дөнгөж хоол идчихэл тэгэл гараал гадаа тоглоол ерөөсөө хөлбөмбөг тоглоо шаагилтаал өрөлтөл үйлдэл ерөөсөө. Ерөөсөө тийм яалчгүй нэг жоохон хүүхэд чинь тийм ядардгүй юм шиг л дээ. Бид нар бүр ингээл машинтай явал хажуугаар ойр зурд ингэж явал хөл мөл өвдөл бүр сунж хөнгө алдаал орж ирж яхад хүүхдүүд нэг хоол идсний хаар дээр ерөөсөө гадаа гарцсан бөөнөөр тоглолцсон л гайхалтай хэлцүүч нэрхтэй тий. Ястаа үнэхээр юу одоо ингээл хавар одоо ингээл янгууд чинь нөгөө жижигүүд нь мөр унаал өдөр бас хөрхөн хэдэн мордол явж байгаа шүү дээ. Тэгэхэд л салтаанда мод хийцэн мянцаар тэр юуг ингээд жолоо шиг юм хийцэн салтаанда мод хийгээд тоглоог мөр угаад тоглоог үгээд байгаа. Тэгэл би бүр яасан юм чанд юм бодож байгаа байхгүй.
Юу өдөржигөө мөрөнч юугийн даад модон мөрөө унаад байгаа ингээд. Дуртай л да. Дургу хүүхдүүл унуулахгүй шүү дээ та. Ер нь энэ мөр унж байгаа хүүхэд болгоно л дуртаадаа л унж байгаа шүү дээ. Тэрнээс одоо чи унаа гэж одоо унахгүй байгаа хүүхдийг тэгж унуулдаг хүн гэдэг баг байхгүй тий. Ер нь одоо жоох хүүхд ч гэсэн одоо мөр унж сурж байгаа нууд нь ч гэсэн уны гэж идэг хүүхдэнд мөр унж сурдаг шүү. Тэрнээс тэгээд уйлаад унахгүй гэд ганц нэг тэгээд байгаа хүүхд бол угаасаа унахгүй тэгэл. Тэгээд байгаа хүүхд ч гэсэн угаасаа унахгүй байгаа юм чинь унж сурах нэг дадлал суудгүй байхгүй. Дуртаадаа л эн чинь ингээд сууж илүү хурдан хичээж сурж байгаа байхгүй. Тийм. Өөс төр өөрсдөө хүүхдийг унуулахгүй гэдэг. Та өөрсдөө хүүхдийг унуулсан уу? Яг манай буянлагэр бол бүр олон жил унсан шүү дээ. Сургуультай усад тавсан. Би бүр хэдэн настай байсан юм чинь 3 4 настайхаас нь манайх нэг өлжит байдаг хахад л нэг цэцэрлэгт баг морьтой нь хөргөж өгөөл мороор буцааж аваад тэгэл хаашаал явна хөтлөөд морьтой дагуулаад тавгүй л. Тэгэхээр буянлагч мөр 5 автаагаас ахуулаад мор унсан баг шүү. Эрт унсан биш тий. Тавтаагаас ахуулаад унаал. Нөгөө баг нь бол актер өөрөө ундгүйс юм уу? Жохон тийм дургууд юм ихт. Тэгээ сонирхлыг нь хөндлөж штэ. Тэгээ сонирхол нэг бас нэг унагаагаад нэг морьтой яагаад. Жохон өөрөө ч юм жохон дургууд байгаад гэсэн. Тэгээд нэг хөлсөнд явж байгаад нэг унагаагаад тэгээд яасан сүулдээ заацсан дург. Ер нь бол дургу хөхт мөхчөнд ойжтой урт юм бэрчих гээд. Тий. Тэгэл юм актер мөр унаа. Тэгээд нэг болдогийн нөгөө хүү Амар төшнө. Амар тэр өрч уламж хэцүү тэгээ амар нь мөр унсаар байгаад. Одоо уяач болох чинь. Одоо уяач болж байна. Амраа сургуулиудаас Амраа сургуультай явахгүй хөө. Явахгүй гэдэг хэлсэн байсан те. За тэгэл хүний нэг сонирхол хобби гэж бослохгүй юм да. Маа буянлагч бас тэгээд дийлдэг үү гэдэг сур гэдхэд. Харин тэгэл нөгөө ковидын үе мөр нөгөө сургууль гээл тэгэл юм бүр тэгээ завсардаад сургуультай явах шүү дээ. Тэгээ одоо нэг сайхан үеэр чинь сантад сураад нэгдүгээр сургууль сурч ирсэн шүү дээ. Ууг нь босролд нь анхаарал гэдэг эцэг хүний үед. Тэгээ хүүгийн сэтгэл тэнд байгаа гэдэг. Тий. Тэгээ одоо биеэр очсон та манай. Одоо сая өнөөдөр нөгөө хөдөө их атуулуу яваад тэнд нэгэд оноод одоо малаа хараад байж гээд. Тийш явсан. За ингээл сайхан өв соёлоо өвлүүлэл явж байгаа юм да. Баярлалаа хахад амжилт хүсье. За. Хоёул шин дуусахгүй яриад яхаар хоёр хүн шүү те. За. Нэвтрүүдийн төгсгөлд бас нийт үзэгчтэй сайхан. Удахгүй ногоонд гарна Монгол төрийн над маань эхлэн те. За тэгээд нийт монголчуудаа одоо ногоо цагаа гарч ийн. Тэгээд морин хурдан ажил үүснэ бүтэмжтэй сайн сайхныг хүсье да. За баярлалаа хахад. За энхүү үзэгч та бүхэндээ хэр подкастын маань 5 дахь дугаар хүрлээ. Үзэгчтэй Монгол Улсын дод монлоо яач та бүхний хүссэн үлээсэн ямар зочио оруулах вэ гэхээр ононгийн батлаг дод монлог оруулаад өгөөч гэж санал асуулах өгсөн байсан. Ингээ батлаг дод монлогоо урьж оролцож ярилцлаа. 5 дахь дугаартай хамтсан та бүхэндээ баярлалаа. 6 дахь дугаараар уулзалтаа баяртай.